одоо ч эмэгтэйчүүд галтгоогоор эргэлдэж эр хүний ард нуугдахаа гоё гэж үзэж байна. Тэгэхээр тэр 14 настай 43 онд байсан охин тэр айгуу тэнэг гэдгийг мэдчихсэн. Тэгэхээр чин цаг хугацаа тийм байдаг байхгүй. Тий, тэгэхэд та чи юу яагаад шүү дээ. Яхаар реклам хийхээр дандаа ингэж эмэгтэй галтгоонд оромгчтэй байж идэх. Тийм. Тэгээд Мартаар нөгөө хайруулын тавг мавг энтрийг эмэгтэйчүүдийн бэлэг гэдэг. Тэгээ бах адлаад зү яхаар реклам нүртлийн хүчиг гэдэг. Бусад оронд байлцсан Монголд л байгаа шүү. Тэгээд амар тэнэг тэр чин үзэл санааны юм бахад одоо ч гэсэн бүр залуу эмэгтэйчүүд хиндээ юу хийх заалаа биш шүү дээ. Тэр чин хандлага байхгүй юу? За сайн бацгаана уу юу яаж та. За Тренд подкастын 2 дахь дугаар эхлэх гэж байна. За манай Тренд подкастаар хизэж хуучирдаггүй бас сэдвүүдийг бид нар барьж аваад яг одоо тренд болж байгаа бас сэдвүүдийг барьж авч байгаа. Тэгээд хуучирдаггүй гэх юм уу байн трендэд орж ирдэг нэг сэдв сүүлийн үед гарлаа гэж бодож байна. Энэ бол феминизм. Ер нь сая нэг Монголд хэрэг болсноос хойш эмэгтэй хүмүүс илүү дарлуулдаг, эрэгтэй хүмүүс илүү дарлуулдаг гэдэг нэлээд бас яриа болж байгаа шиг байна. Тэгээд энийг нь далимдуулаад зохиолч шүүдэр цэцгийг өнөөдөр урьж оруулж ирж байна. За тэгээд бидний урилгыг хүлээж авсан шүүдэр цэцэгчтэй баярлалаа. Шүүдэр цэцэгч маань миний мэдхийн 15-16 жилийн өмнө маш галзугтай феминизмын дуу хоолой байсан гэж үзэж байгаа. Тэгээд тэрнээс хойш таны яг энэ дуу хоолой энийг харах үзэл бодол өөрчлөгдсөн үү? За баярлалаа. Зочноор орсонд. Үзэл бодол юу гэж өөрчлөгдөхөө? Үзэл бодол хүний үнэт зүйл нь юм чинь. Феминист үзэлтэй хэвээрэл байгаа. Тэгээд монголчууд нөгөө энэ үзлийг сайн ойлгохгүй нэг тийм сонин биш болцсон. Хоёрын оронд алгацсан болохоор байнга ингээл уйлглалахаар нэг тийм үр дүнгүй санагдаад. Тэгээд хоёрдугаарт нөгөө Монголын эмэгтэйчүүдийн дуу хоолойд одоо хөдөлгөөнд би итгэвтэй байсан бол сүүлийн хэдэн жил илүү өөрийнхөө уран бүтээлд төвлөрдөг болцсон. Гэхдээ нөгөө байнга ингэж яриад ахаасаа илүү дам утгаар нөгөө миний бүтээл дотор яг тэр үз санаа чинь тэгдэж явсан хэвээрээ байгаа. Тэгээ хэрэг болвол бас ярина. Тэгж л явж байна. Би шүүдэр цэцэгчтэй ингээ ярихдаа манай ингээд продюсер бид нар ингээд сэдвээ зочноо ингээд сонгодог л доо. Тэгээд феминизм гэд яриад би тантай өнөөдөр уцаар ярихдаа жоох ицсэн. Таны одоо яг хэлж байгаа яг санаа хэлж ин л та. Монголд энийг феминизмыг юм бүрэн гүйцэд ойлгохгүй байгаа гэж ярьж байна. Тэгээ би тантай уцаар ярьж байхдаа ёнг гэдээ бодчихгүй юу. Үгүй ингэснээс би өөрөө феминизм гэдгийг ойлгож байгаа болоо те. Хагас тутуу бодоод байгаа хүмүүс билүү. Хүн болгон л өөрийгөө мэддэг гэж бодсон шүү дээ те. Тэгээ би өөртөө эргэлзчихгүй. Би ер нь феминизмыг яг сайн ойлгодог болоо. Феминизм гэдэг өөрөө юу юм бэ? Хүн болгон тодорхойлсон бол өөрөөр хэлэх юм шиг надад санагдсан. Тэгээ би зөвөр бас яриагаа феминизм гэж таны хувьд яг юу вэ гэдгээс эхлээд илүү дэлгэрүүл надад маш сонирхолтой санагдаад байна л да. Феминизмыг та өөрөөр тодорхойлооч. Өгнийх нь уг гарал нь зөвхөн фемин гэдэг англиар зөвхөн эмэгтэй л гэсэн үг шүү дээ. Тийм монголчууд бол бүр бараг ад шулмын номлол энтер гэж бодоод байдаг. Тэр нь зөвхөн л өөрсдөө ихээ шүтдэг үзэлтэй. Ихээ эрэхт ёсны үзэл санаа нь монголчуудын үзэл санаанд бас нэг хоёрын оронд үлдсэн. Тий. Тэгээд нэг эмэгтэй хүнийг их талаас нь бол шүтдэг. Гэтэл чин энэ эмэгтэй гэсэн л үг шүү дээ. Тэг ерөөсөө тийм амар биш. Эрэгтэй хүмүүстэй сэлэн бамбаа гаргаад шадар гурван цэргийн дартанян шиг ингээд тулалддаг гэж бодоод байгаа байхгүй юу монголчууд. Ерөөсөө тийм биш. Хүмүүсийг тийм болох гэдэг. Эмэгтэй одоо эрчүүдийн эсрэг нэг сэлэм жад илт барайл ингээд эр хүнтэд ингээд тулалдаал одоо шүүдэр цэцэг феминист гэвэл хөөхөж одоо ингээд Монголын дундаж хүмүүсийн эр эмгүй шүү. Одоо ойлголт нь ингээд феминист хүн гэхээр эр хүн тоодгүй, эр хүнд тоогддгүй. Тэгээд ганц бие. Нэг амар ааштай хаягдсан тийм тэгж төсөөлж байгаа байхгүй юу? Стереотипэнд юм болчиход байдаг. Тийм хэвшмэл үзэлтэй. Тэгээд феминист гэдгээ нухгүйгээр ярьдаг анхны хүмүүсийн нэг би байсан. Цохолч дотор бол ганцаараа байгаа одоо. Тэгээд би ямар хүн юм гэсэн чинь би 20 настайдаа ангийнхаа хүүхдтэй гэрэлсэн. Яг хурим игээд Монголын гэрлэх ёслолын ордонд хуримлаад одоо бит хоёрын хурмын 35 жилийн болж байна. 35 жил нөхөртөөгөө амьдарсан. Тэгээд бас гадаад нөхөртөө юм янжуур тамхи татаад кофе ус авгаанаар байдаг гэж бас бодд юм бэлээ. Миний нөхөр бол яг цэвэр Монгол Түшэд хаан аймгийн гаралтай хүн байна.
Гом мэрэгэн хошууд түшээд хаммаа ингээд бүр цэвэр халах хүн байна. Энд ерөөсөө яас цус тэр хүн тоогддоггүй ямар ч хамаагүй. Энэ бол зүгээр л хүний эрхийн нэг хэсэг нь. Хүний эрх чинь ингээд дотроо хөөхтэй эрх, ахмадуудын эрх те хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, эмэгтэй хүний эрх гэд байдаг бол хамгийн том салам учир бол мөн байхгүй юу? Яагаад гэвэл нэг том хүссэн штеп. Эрхийн төлөө. Тэр эмэгтэй хүний эрхийг хамгаалсан л үзэл. Тэгэл эмэгтэй гэдэг үгээс үүссэн. Бүр ингээнээр хэлвэл зүгээр эмэгтэй хүнийг дорд үзэж болохгүй л гэсэн үзэл шүү дээ. Зүгээр дорд үзэж л болохгүй. Тэгэхээр тэнд эрэгтэй хүнтэй байлдаад байх ямар ч шаардлага байхгүй. Тэгээд угаасаа энэ эмэгтэй хүнийхээ эрхийг зөрчдөг ч юм уу эсрэг үзэлтэй байдаг эмэгтэй ч хүн байж болно. Тэрэнд өөрөө ерөөсөө хөөс хамаагүй. Ер нь нийгэм соёлын хандлага байхгүй юу? Тийм хандлага ингээд нийгэм соёлын одоо буруу үзэл санааг л зөв болгосон үзэл. Тэгэхээр тэнд ингээд тэр эрэгтэй хүмүүстэй байлдах ерөөсөө биш. Хамгийн анхны феминистүүд бол эрэгтэйчүүд байсан. Одоо эмэгтэй хүнд улс төрийн эрхийг өгнө гэдэг чинь эрчүүдийн гарт байгаа эрхийг эрэгтэй л хүн өгнө шүү дээ. Тэгэхээр тэр нь Английн парламентод эмэгтэйчүүдийн эрхийн талаар үг хэлсэн хүн чинь Джон Лок гэдэг эрэгтэй лорд хүн байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хүсний асуудал огт биш. Феминист хүмүүс гэхээрээ л нэрэл нэг бид нар ингээл байнга хэрүүлж байдаг ингэдэг гомдлсон эмэгтэй хүн тэгээд дөрвөө ингээд түлхэх гээд байдаг. Тийм тэгж л ойлгоцсон л байхгүй ерөөсөө тэр онол гарал огсаа зүгээр өгнийх нь утгыг ч мэдэхгүй л байгаа байхгүй. Одоо ингээд би Threads гэдэг одоо нэг шинэ платформ биш одоо шинэ ч юм уу миний хувьд шинэ тэгээ тэрэнд би наднан ингээд санаандгүй орсон байхгүй юу. Яг одоо Threads нэгдээд сар жил гаруй болж байна. Тэгээд асар богинохон хугацаанд миний хувьд бол хамгийн их амжилт олсон аппликейшн болж байгаа. Одоо 24400 дагагчтай жил гаруй хугацаанд. Тэгээд тэнд ингээд ажиглаж хахад эрэгтэйчүүд голдуу уурлаж орж ирэхээр феминистүүдээс болоод феминист аавгаа хүүхнүүдээс болоод ингээд эрчүүд хохироод ийн гэж орж ирдэг байхгүй юу. Гэтэл жинхэнэ феминист хүн жишээлбэл би байна те. Өөрийнхөө эрхийг дээдэлдэг учраас эрэгтэй хүний эрхийг адилхан дээдэлдэг. Өөрөөр хэлбэл феминист байна гэдэг нь мүлжих хүсэл надад угаасаа бүр үзэл санаанд маань байхгүй. Ягаад гэвэл эмэгтэй хүн чинь одоо нөгөө нэг хөлсгөө хөдөлмөр энэ төр гэж мүлжүүлдэг шүү дээ. Тийм болохоор эрэгтэй хүний ч гэсэн одоо материалын талаас нь мүлжих, эр хүнд бүхнээ даатгахыг эсэргүүцдэг феминист хүн чинь. Одоо наад зах нь ингээл сайн эр хүний хажууд эмэгтэй хүн цэцгэлдэг гэхэд л миний дургу урдаг. Ерөөсөө эр хүнгүйгээр өөрөө би даасан юм чинь өөрөө л цэцгэлнэ шүү дээ. Ягаад ямар нэг эр хүнээс хамаарч бас тэр хүний нуруунд дээр ачаа болох гэдэг. Тэгэхээр тэр эрчүүдийг зовоож явах чинь дандаа феминист биш хүмүүс шүү. Тэдний хүчээр цэцгэлхийг хүсэж байна. Тэдний хөдөлмөрийн мүлжихийг хүсэж байна гэж бас нэг томилдог. Тийм. Угаасаа л нөгөө эр хүний хүчээр амьдрна гэдэг чинь мүлжих л гэсэн үг шүү. Феминист хүн чинь өөрөө эдийн засгийн хувь хүний хувьд бие даасан байхыг хүсдэг болохоор эрэгтэй хүнээс тэр янз янзын юм нэхэж шаардаж, зовоож, тамлаж, мүлждэггүй л байхгүй юу. Яагаад гэвэл өөрөө эрхээ дээдэлсэн хүн хажуудах эр хүнийхээ эрхийг адилхан дээдлэн. Тийм болохоор би одоо нөхөртэйгөө 35 жил амьдарч шít. Битээрээ оронд тийм тэнэг яриа ерөөсөө байдгүй байхгүй юу. Хүндлэл гэх юм уу. Тийм одоо би хизэж тэр утас моцын үздэггүй үзэж болохгүй гэж боддог. Хүний эрх чинь ерөөсөө феминист биш нөгөө эмэгтэй байж байгаа эмэгтэйчүүд чинь өөрсдөө их амар юм байл шүү дээ. Одоо ингээл ээжүүдийн групп ч одоо хүү ээжүүдээ манай нөхөр надад хэлэлгүйгээр фэйсбүүкнийхаа нууц үгийг өөрчилсөн байна. Хакердах боломж байна уу ээжүүдээ ч гэж яах шиг. Энэ бол аимшигтай байхгүй юу? Тэр эрэгтэй хүнийг хүчээр хийлж гин гэсэн үг шүү дээ. Одоо феминистийн хувьд би өөрийнхөө эрхэнд нөхөрч бай хэнийгч бай би халдаахыг хүсдэггүйтэйгээ адилхан нөхрийн эрхийг бас хүндэлдэг. Тэрийг одоо манай эмэгтэйчүүд ерөөсөө ойлгохгүй юм билээ. Миний одоо пэйжн дээрх ирэлсүүд байгаа. Хамгийн их хандлт авсан нь би яг энэ сэдвийг хүндсэн байхгүй юу? Үгүй ерөөсөө хувь хүний хувийн орон зай. Нөхрийнхөө ч бай, эхнэрийнхээ ч бай, найз залуугийн ч бай, найз охины ч бай хувийн орон зайд хинэнч, эренч, эмэнч халдаж болохгүй. Хаашаа явахыгаа зүгээр нөгөө аюулгүй үднэс би тэнд байгаа шүү тэдэд ирнэ гэж хэлж болно. Тэрнээс би явж болохгүй гэдэг зөвшөөрөл авахыг би хизээч ойлгодоггүй. Гэт би ярьчихгүй юу? Тэгсэн чинь ингээд янхан манхан юм байгаа үз гэсэн тийм комментууд заяа. Тэгээд бас эрэгтэй хүмүүс ч гэсэн ингээд эхнэрээс виз авах гэхээр надад бүр одоо манай нөхөр надаас виз аавна гэвэл би тэр 35 жил амьдрахгүй байх байсан байхгүй. Тэр хүн бүгд одоо ч хаана байгааг нь би мэдэхгүй. Тэрэндээ адилхан миний энд байгааг мэдэхгүй.
Сонирхуулаад хэрэг болоод хоёулаа завтай болоороо би нэг юмд орлоо гэж хэлнэ. Гэхдээ ихэнхдээ завгүй байдаг. Яг өөрийнхөө ямыг хийж бит хоёр амьдарч байгаа болохоор л ингээд 35 жил амьдарч байгаа байхгүй. Бараг хамтдаа ч явдаггүй. Ингээд ихнэр нь үргэлж салдгүй хүмүүс надад нэг сонин түүхтэй санагддаг. Эсвэл нөхөр нь ингээд үргэлж дагуулж явал би дагуул биш болохоор нөхөр ч гэсэн ойлгодог. Бит хоёр хамтдаа явдаг юм маш цөөхөн байдаг. Дандаа би ганцаараа л дуртай юмд явдаг. Манай хүн ч ганцаараа л дуртай юмд явдаг. Тэр одоо нэг эзэмших гэх юм нэг нэгнээс хаад гэдэг. Өмжилж ерөөсөө болохгүй. Үзэгдэлчин өөрөө бид нар орчин цагтал одоо токсик харилцаа гэдэг ч байгаа. Тэгээд ингээд токсик юм билээ шүү дээ монголчууд ч. Бүгд тэгээд нөгөө феминист хүнийг ягаад одоо шүмжлээд байгаа хүмүүс чинь угаасаа өөрсдөө феминист биш. Зүгээр ийм токсик хүмүүсийг феминист гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө Монголд хамгийн түгээмэл нэг буруу ойлголт нь феминистүүд бол эрчүүдийг дарах гэж оролдоод байдаг гэдэг. Маш буруу юм түгээмэл ойлголт байдаг юм шиг санагддаг. Нийгэм соёл үзэл хандлага хэвшмэл ойлголтыг л өөрчлөхийг хүсдэг тийм. Эрхийг хамгаалах гэж. Яг хөө тэгээд эн чинь маш том хөдөлгөөн учраас дотор нь экстремист хэсэг бас байдаг байхгүй юу? Радикал экстремист эсвэл цэрэг феминист гэж эрэгтэй хүн шиг байх ёстой гэл. Одоо энэ олон жилийнхаа хугацаанд эн чинь янз янзын орсголууд гарч ирээд хамгийн сүүлд хамгийн энгийн минимал хэлбэртэй орсон бүр эмэгтэйчүүд дотроо ингээд бие биенээ ойлгох. Эмэгтэй хүний бие биолог тэг бүх юм нь эрэгтэй хүнээс өөр гэдгийг л ойлгочих. Одоо ингээд залуу наснда ингээд биений юм ирдэг тэрнээсээ олж гормоны давалгаанд өртдөг учраас бусад эмэгтэй нөгөө эмэгтэйгээ одоо тийм байгаа шүү гэж ойлгох. Хамгийн амархнараа феминизм ч энэ аахгүй. Яагаад эмэгтэй хүнийг олон зантай гэж яриад байсан бэ гэвэл тэр нь өөрөөс нь шалтгаалаагүй гормоны давалгаанд өртчихсэн. Гэхдээ ихэнх ухаалаг эмэгтэйчүүд энийг удирдах чаддаг гэж үздэг байхгүй юу? Тэгээ хамгийн амархнаар л энэ шүү дээ. Би ингээд шүдэр цэцэг зохиолчор л анх ингээд таньж эхэллээ л дээ. Тэгээд номуудаар нь ингээд зохиолч гэдэг нь таниа. Тэгээд эргээд би ингээд номнуудын ингээд сэдвүүдийг нэг хараад үзсэн чинь тийм феминизмын үзэл санаа шингэсэн номнууд юм шиг надад харагддаг байхгүй юу? Сонирхолтой энэ номыг нэг та танилцуулах уу? Энэ таны хамгийн сүүлийн ном. Тийм. За баярлалаа. Хүрт эргүүлэх боломж олгосон. Энэ нөгөө цаг хугацааны цонхоор бүх наримдах Монгол ард улс гэдэг нэг арамаа бичсэн. Тэгээ энэ яг миний амьдарч исэн цаг хугацаа 80-аад оны сүүл хүртэлх нөгөө илүү юмыг ойлгодог байсан үеийн амьдралыг социализм гэж юу вэ гэдгийг хүмүүст одоо залуучуудад ойлгуулах гэж бичсэн ном байхгүй юу? Айхтар их зарагдах болооч гэдэг юм уу тэгж ерөөсө бодоогүй. Ер нь би ерөөсө борлуулалтыг бодож бичдэггүй. Зүгээр л би энэ цаг хугацааны гэрч учраас бичиж үлдээх ёстой байна гэж бодсон. Яагаад гэвэл арчлын ихэнх үед ингээд социализмыг одоо буруу шахах нь илүү модны байсан. Тэ дөнгөж тэр системээс салж штэ. Гэтэл чин дахиад 20 жил өнгөрцөн чин домогжоод эхэлсэн. Би бүр гайхаж байгаа юм чин. Би тэр нийгэмд маш дургүй хөвгтэйсэн. Би ч хотын сэхэтэй айл явах хүн маш их ном уншдаг. Тэгээд миний багтаа уншсан номнууд, миний дуртай номнууд капитализмын тухай байгаа юм чинь. Америкийн эмгэнэлт явдал шадар 3 цэрэгчин бол нөгөө хаант засгийн үе шүү дээ, тий. Монте Кристо гүн. За тэгээд миний бүр хамгийн дуртай ном бол Лев Толстой Анна Каренина ахгүй юу? Анна Каренина бол капитализм шилжижсэн Оросын тухай. Оросын баячуул нийгмийн дээд давхаргын тухай. Гэтэл би тийм ном уншаад байгаа мөртлөө коммунизмын социалист нийгэмд амьдраад байсан. Тэгээд би тэр ялгааг нэг тэнэг хүн биш ингээд бас мэдрээд нь штэ. Миний уншсан номн дээр том эдлэн газар гарч ийн. Том харшид хүмүүс амьдарч ийн. Гэтэл бидний амьдрал нэг хамгийн дээдл нь 2 юм уу 3 өрөө байр. Унтлагын өрөөч гэж ярьж мэддэггүй. Юу брэнд те юмыг ингээд хэдхэн төрлийн бараатаа тэрнийга үнээр нэрлдэг гэхээр өнөөдөр үнэхээр хошин санагддаг штэ. Өрмөний 70-ын кофт гэж ярьдаг. Тэнгүүч юу вэ гэдгийг бүх хүн мэднэ. Өнөөдөр одоо 110-ын цамц гэвэл бүр галзуу өнгөж одно үсттэй. Дэлгүүр болгонд өөр, брэнд болгон өөр, брэндүүд нь өөрөө ингээд нөгөө зэндатай. Тэгсэн чинь зүгээр л 70-ын кофт өмсгөр ганган хүн болно. Байгууллага хамт олонны арга хэмжээ тэмдэглэлт баяр амралт зугаал бэсрэг наадам урлаг спортын өдрөлгөө хаана хийхэн шийдэж амжсан уу? Монголын анхны спорт комплекс resort дээр
нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлээрэй. Дан засмал замаар очих боломжтой. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейболын талбай, стандарт шаардлага хангасан спорт зал. Эрүүл чанартай хүнсээр бэлтгэсэн өдрийн 2 хоо, тоглог гэрүүд, зочид буудлын өрөөнүүд, канат хаус. Зөвхөн танаа байгууллагад зориулсан үйлчилгээ, галын наадам, спорт тоглоом. Та дээрх үйлчлэгээнүүдээс гадна дараах нэмэлт багцуудыг авах боломжтой. Өдрийн 4 дугуйт мото аялал, тайз хөгжим, апертур, лед дэлгэц түрээс, энтертайнмент арга хэмжээ, хөтлөгч DJ, автобус түрээсийн үйлчилгээ. Эрт захиалахгүй бол хөссөн өдрүүд тань олдохгүй шүү. 7 хоногийн даваагаас пүрэв гаригуудад захиалга өгвөл хөнгөлөлттэй та бүхнийг урьж байна. Харилцах утасны дугаар 9918 4884 9595 2567. Манай хаяг дархан явах зам дагуу Улаанбаатар хотоос 43 км. Говь resort. Тэрийг одоо цанд урсаад байгаа хүмүүс нэг хэсэг. Тэрийг ингэж гоё гэхэр чинь би 18 нас хүртлээр тэр нийгэмд амьдарсан. Тэгсэн мөртлөө би дотроо бүр их ухамсартайгаар биш мөртлөө арай л биш айгуу ядуу байна гэдгийг мэдэрдэг байсан. Тэгээд би тэрийг ингэж хэлэхээр намайг чигуулах ч юм байсан юм уу гэд. Би чинь сая одоо түрүүн бит хоёр нөгөө подкастын өмнө ярьснаар би чинь 1-р сургуулийн охин байсан. Аав ээж хоёр маань нэг нь геологийн инженер, нөгөөх нь барилгын материалын инженер юм сэхэтэн хүмүүс хотын төвд. Би ерөөсөө тэр үеийнхаараа ч гэсэн гайгүй л амьдарчсэн. Гэсэн ч маш хомс байгааг мэдэрчсэн. Манай ээж захаас готл авч өмсөөл. Тэгээд би тэрийг бичихгүй бол энэ ингээд домогцсоор байгаад болохгүй гэж бодоод тэгээд дээрэс нь ингээд янз янзын газрууд уулзалт хийхээр хүүхдүүд асуугаад эхэлсэн. Социализм гэдэг чинь яг ямар нэг юм бэ? Зарим хүн үнэхээр гоё байсан, үнэхээр жаргаж исэн гэдэг, зарим нь өстой муухай байсан гэдэх ингээд асуугаад харна. Би ерөөсөө энийг бас зохиолчийн хувьд тэгээд цаг үеийнхаа гэр жимжин ингээд бичих ёстой юм байна гэдэг ингээд социализмын тухайд бичсэн. Гэхдээ дотор нь миний феминист үзэл явж л байгаа. Яагаад тэгэхээр тийм бах би бас тийм тухайд үлгэж авах гэдэг л. Эмэгтэй хүн бол өөрийнхөө нөхөн өрчгүй эрхийг эзэмшиж чаддаггүйсэн байхгүй юу? Мэдээд сайн тал нь Монголын хүн ам өссөн. Гэтэ тэр хүн амыг өсгөх машин механизм болцсон л байсан байхгүй юу? Манай ээж хүртэл геолог, минералог маш их хардаг гэх юм уу? Профессор хүн байсан. Тэгээд геолог, минералогийн профессор мөртлөө 5 хүүхэдтэй хүн дэлхий дээр бол байхгүй. Тэгээ ярих бол монголчууд ойлгохгүй бах тийм байх ёстой гэд бодсон эмэгтэй хүнийг. Гэтэл энэ чинь маш хүнд мэрэгжил. Би одоо сандаг байхгүй. Манай ээж шүнжэнгөө орсоор лекц өвчдөг гэсэн. Тэгэл босоод 5 хүүхэд гэрээ эзэгтэй. Би ингээл зөвлөлтөд сурах гал очсон чинь манай профессорууд хүмүүнлэгийн ухаан штэ. Ихэнх хүүхэдгүй гэр бүлгүй эмэгтэйчүүд. Яагаад гэсэн чинь шинжлэх ухааны ажлыг тэр олон хүүхэдтэй эзэгтэй амьдралтай хослуулах боломж дэлхий дээр маш бага байдаг байхгүй юу? Одоо ингээд та нар судлаад үзвэл том Харвард, 5 хүүхэдтэй профессор ерөөсөө байхгүй. Тэгсэн чинь Монголд одоо ч тэрийг хэвэн зөвл гэж боддог. Эмэгтэй хүнийг тийм эмэгтэй хүнийг ингээд их байх нь гоё гэдэг ингээд бодцсон тий? Зөвхөн их талаас нь үнэлдэг. Босод ингээд оюун санааныхаа хувьд үнэлэгдэх нь ихийн талаас үнэлэгдэхийг хизээч гүйцэтгэв. Одоо ингээд тэрийг ингээд гоё л гэж юм. Гэхдээ энэ чинь юмыг олон талаас нь харж ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр дүгнэлт хийх нь ухаанд хүний шинж байхгүй юу? Тэрнээс ээж хүн ингэрээсээ суу асгаруулсан гэхээр надад бол инээдтэй санагддаг байхгүй юу? Тийм болохоор энэ дээр тэр нөхөн өрчгүй эрхээ эзэмшиж чаддаггүйсэн нь бол гарна. 35 наснаас дээш тэгээд хорт хавдрын заалттай 4-өөс дээш төрсэн хүнийг л үр хөндөлт хэлхийг зөвшөөрдөг гэсэн. Тэгвэл үр хөндөхгүйгээр хамгаалчихгүй яасан гэвэл жирэмслэлтээс хамгаалах бүх хэрэгслийг Монголд хориглодог байсан. Зөвхөн дарах сайд нар гадаадаас болон эмийн одоо нөгөө улсын байгууллага дарах сайд нарт зориулж одоо бэлгэвчийг авчирдаг. Хорын бараас. Тийм тусгай нөгөө зендааныхын тэр бэлгэвч гэдэг юм чи хэрэгэлдэг. Бусад хүн бол яг католик одоо мухар сүсгтнүүдтэй адилхан олдсон бүх хүүхдээ төрүүлнэ. Тэр нь чиний амьдралд нөлөөлөх хэсгээс үл хамааран. Тийм, ерөөсөө өөрөө нөгөө сонголт хийх хэрэггүй байхгүй юу? Би одоо ингээд 3 жилийн дараа төрнөө, 4 жилийн дараа төрнөө. Одоо энэ жил миний бие муу байна. Энэ хүнээс гарахгүй гэж бас бодож байна шүү дээ. Жишээ нь тийм. За одоо байжлахын хамгийн гол нь би энэ жил ингээд эрдмийн зэрэгээ хамгаална. Бас ангах ухаанд чинь 3 жил болж байгаа эмэгтэй хүний бие төлждөг. 3 жилийн дараа би төрийг хийхгүй. Одоо төрсэн байгаа хүүхдийг 2 сартай багт нь шууд жирэмсэн болохыг өөрөө зохицуулах ирэхгүй. Тэр бол энд
их гүнзгий явуулна бичиж гэж бодож исэн боловч одоо цохол орцсон. Эмэгтэйчүүдийн эмч хүний дүр гарч байгаа. Тэгээд тэнд маш хүнд залттай эхчүүд ирнэ. Тэгээд тэр эхчүүдийн жирэмслэлтийг таслах боломжгүй. Тэгээд нөгөө ямар ч амин дэм ментэр байхгүй зогсолтгүй төржсэнээс болоод нөгөө эхчүүд үнэхээр их ингэж сольддаг байсан байхгүй юу? Төрсэн хүүхдүүд ч гэсэн тижээлийн доротл маш их байсан. Би одоо сандаг байхгүй юм. Майжих хөлтөө хүүхдүүд гүйлцчихэд. Тэр чинь нөгөө хүүхдүүд нөгөө дэ амин дэм ментэр. Тий архит ингэж гүнзгий байсан. Тэрийг одоо хинч дурсгаа болсон. Тэгээ одоо бүр тэрийг би ингэж сөхөд одоо пост маст оруулахаар уурлаад миний эргэн тойронд бүгд ирүүлч хэрэг байсан гэд зүтгээд байгаа байхгүй. Тэгээд баримт фактыг яагаад ингэж сэтгэл хөдлөлөөрөө монголчууд эсэргүүцээд гэдгийг би ерөөсөй ойлгохгүй. Би ингэж оюун ухаантай хүн би өөрөө харсан шүү дээ. Гэрчин байгаад байна тий. Би өөрөө харсан тийм хүмүүс зөндөө байсан. Яг хуу хотын төв мөвийн сэхэт айлууд товрлоо. Тэгээд тэр амин дэмийн дутагдал, тижээлийн дутагдал тэр үед одоо статистик харуул 1000 амьд төрөлтөнд 46 эндэгдлээ. Одоо тэгсэн чинь 10-аас доош орсон. Зарим жилд бол бүр 10-аас доош байна гэсэн. Одоо хүүхэд нь нас орж байгаа айл маш цөөхөн байгаа ч одоо тэр нэг янз янзын ослыг тооцвол тэр үед чинь нэг хүртэлх насны хүүхэд ингээд хүүхдээ алдаагүй айл байдгүй байсан байхгүй юу? Тэр чулууны нөгөө 3 дахь нь нөгөө нэг талиадаг хүүхэд гэж ярьдаг. Хүүхдээ алдах бол ингээд араас нь төрүүлээл нөгөө нэг жок вейснэр маш их Орос цэргийн амиар махан овоо босгож иж одоо Сталинградыг буцааж авсан гэд бас нөгөө цэргийн онолтоо бол бас тэр чинь алдаа юм ба штэ. Яг гэвэл нэг цэрэг гэдэг чинь нэг хүний алдаа юм штэ. Тэгсэн чинь тэр Орос цэргүүдийг Орос афган нар ингээд баавалцж л байвал төржил байдаг ингээд жоко хэлжсэн гэж байгаа байхгүй юу. Тэр нь ингээд одоо арчлын үед гарч ирсэн. Тэрнтэй адилхан ингээд нэг хүүхэд нас орвол дараа жил нь ээж нь гаргаж л байдгийн гэсэн тэр хүүхдээ амь хүртэл тийм үн цэнгүүл байсан байхгүй. Тэрийг өнөөдөр тэр үедээ ч ярьж байгаагүй өнөөдөр ч ярьж байгаагүй. Монголч нөгөө нэг нийгмийн судалгаа маш багатай. Бүх юмыг сонсож дуулсан одоо би нэг нүүдэлчин гэдэг байгаа шүү дээ. Нэг нүүдэлчин маягаар ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр ярьдаг арт хүмүүс одоо ч хэвээрээ. Тэр үедээ Монголын хүн ам ирүүлжээд өсөөд яг нөгөө хувьсгалаас өмнөх үе бодвол ингээд өсөж үржижсэн үнэн боловч асар их үн цэнээр ямар олон эмэгтэй хүн зогсолтгүй төржиж тэр хүн амыг өсгсөн бэ тий. Бас ямар олон хүүхэд эндсэн бэ. Одоо нэг чанартай өсгөх тийм боломж бас бага байсан байгаа байхгүй. Тэр болгоныг хинч ярихгүй хинч тэрийг одоо тэрийг яриул хараалгаж зөвхүүлэх учраас бодит одоо ярих хэвээр сэдвүүдийг ингээд хаяад явчихдаг. Тэгээд барууны нөгөө шинжлэх ухаан чинь статистик, антрополог энэ чинь ямар ч юмыг жижигхэн гэлтгүүгээр судалдгаараа тэгжээж тэр нийгмүүд хөгжөөд байгаа байхгүй юу? Монголчин юм юмыг ингэж жижигхэн юм гэж боддог. Сэтгэлгээ нүүдэлж арт юм чи ингэж том юмнаас жижиг рүү ордог сэтгэлгээтэй гинэ. Барууны хүмүүс жижигээс ерөнхий рүү ордог. Тийм учраас бүх юмыг наривчлан судалж, instruction гэдэг нэг зааварчилгаа хийдэг. Монголчууд ч монголчлон гэдэг бүх юмыг юм бүдүүлгээр ингэж ярьдаг болохоор тэр үед ингэж эмэгтэйчүүдийн тэр нөхөн өрчгөө ирэх ямар их зөрчигдчихсэнийг одоо баг хинч ярихгүй байгаа байхгүй. Тэрийг одоо энэ зохиолтой бас хүндсэн байгаа. Маш гоё. Би ингээд яг хэлий гэсэн санааг минь хэлжлээ л дээ. Би зөвөр ингээд захтнаад байна. Одоо шүүдэр цэцэг зохиолч анх гаргасан зохиолоос одоо хүртэл хамгийн сүүл гарсан зохиол нь хүртэл дотор нь феминизм шингэсэн байна гэж. Тийм. Одоо зохиолчийн дотоод сэтгэлээс оюун санаанаас төрж байгаа болохоор. Тийм. Тэгээд нэг юм сэтгэлийн дуудлага гэх юм уу? Тийм юм анханасаа байсан байна. Зохиолч болохоос өмнө байсан юм шиг байна гэдэг байхгүй юу? Би тэгээ зүгээр таамагс. Тэгээд миний зүгээр ингээд захнаад байгаа асуулт гэхгүй юу? Та одоо яг энэ ертөнцөө гэх юм уу феминизм энэ шудраг бус байдлыг мэдэрч штэ тий. Энийг олон нийтэд хүрхэхийн тулд зохиолчилсан уу? Эсвэл зохиолчол хийгээд ярих юм дараа нь ингээд энийг ярьж болох юм а гэж бодсон. Энэ хоёрын дараалал зүгээр надад сонирхолтой. Надад юу сонирхолтой вэ гэхээр би юу гэж таамаглаж одоо эхэлж байгаа гэхээр шүүдэр цэцэг зохиолч маань анханасаа ийм ертөнцийн байгаа шудраг бус хэлчих гэсэн юмудын нэг нь ийм санаа байсан байна. Тэгээ тэргээрээ ингээд дайланд зохиолчилсан байна уу? Энэ биш үү гэдэг нэг тийм асуулт байна. Яг тийм зорилготой бол байгаагүй юм зохиолч олъё ч гэж нэг бодож байгаагүй яг миний үндсэн мэрэгжил сэтгүүлч аахгүй юу. Тэгтээ нөгөө баруунд ярьдаг сэтгүүлч зохиолч хоёрын хооронд нэг төөл зай байдаг гэсэн. Төөл зай. Тийм. Сэтгүүлчээс зохиолч руу одоо хэлбэх гэхэд
жишээлбэл одоо агуу хүмүүсийг ярьж л да Эрнст Хемингуэй гэхэд чинь дэлхийн 1-р дайны фронтын сурвалжлагч байсан хүн шүү дээ. Тэгэл дараа нь ингээл зохиолч болсон. Одоо тэр даван туулагч гэдэг шиг ингээд тэр хожим бичих зүйлсээ ингээд өөрийнхөө биеэр ингээд үзэж туулсан хүн байгаа байхгүй юу? Тэрэн шиг би бол анх сэтгүүлч байсан. Яг дараа нь зохиолч бол юм болъё гэж бодож байгаагүй. Гэхдээ нөгөө түрүүн хэлсэнчлэн маш их уншдаг хүүхэд байсан. Болохоор ер нь ингээл зөвхөн ингээд тэр бүгд наримт Монгол ард улсад бид нар социалист нийгэмд гоё амьдарч байна гэл тэр сортлон хуулгын дунд амьдарч байгаа мөртлөө миний уншиж байгаа юмнаас зөрөөл тэр баян идэлэн газрууд би бүр жоохон бахта тэр идэлэн газартай хүн болвол ямар гоё юм бэ гэд нөгөө зохиол дотроо орцсон. Дандаа юм том идэлэн гараад байгаа шүү дээ. Тэгсэн чинь миний амьдарч байгаа нийгэмд ямар юмны идэлэн хүн ерөөсөө өмчгүй тийм нийгэмд би амьдраад шүү дээ. Оюун санаа маань болохоор тэр зохиолоо дотор амьдраад ингээд зөрчил үүсэж исэн. Тэгээд бас дуртай их сайн уншигч байсан болохоор одоо дотроо нэг бичиг хорхоо ч юм уу тий байсан юм шиг байгаа. Тэгээд сэтгүүлч чинь бас тодорхой хэмжээнд бичдэг мэрэгжил юм чинь. Тэгээд манай аав яруу найрагт дуртай шүлэг бичдэг 10 гаруй яруу найргийн ном бичсэн Баатар Сүрэн гэдэг хүн байсан. Тэгээд тэр аав маань ингээд 63 онд сургуулаа төгсгöd бидний үед ч гэсэн ирсэн хуваарийг л авдаг байсан юм чинь. Одоогийн шиг дуртай юм сонгох эрх бас байхгүй. Тэгээ аав нөгөө толгойтын 12 дугаар сургуулийг алтан медальтай төгсөөд сэтгүүлч болох гэсэн чинь сэтгүүлчийн мэрэгжил улс даяар ер нь 2 3 л байдаг гэсэн байхгүй юу? Ер нь социализмын үед. Тэгээд аавд нөгөө хуваар нэрээгүй. Тэгээд нөгөө онц сурдаг хүүхдээсэн болохоор ингээ барилгын тэгээд нөгөө аавын аав нь их айхтар хүмүүс юм билээ. Энэ Оросоос цаашаагаа явж сураараа гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай Польшид барилгын материалын нөгөө технологийн инженер явцсан байхгүй юу. Тэгээд аавын мөрөдл тэгэд би ч одоо тэр генийн тэгээд төрж байгаа. Тэгээд сүүлийн үед одоо генетикийн шинжилгээ хонд одоо чи сонссон болоогүй болоо. Чиний генийг охин ч авч төрдөг гэдгийг сонссноо. Яг X хромосомын тэр нөгөө гол трэйтүүдээ одоо чиний оюун ухаан тий одоо нөгөө тэрийг монголчууд хар практикаар бөхчүүд дээр мэдсэн мэдэн штэ. Яг дандаа бүхий охиноос нь бүх төрдөг. Тэр ген ч нөгөө нэг охин үрд нь илүү их одоо тэгдд юм байна. Тэгэхээр би нөгөө аавынхаа тэр зохиолч болж яруу найрагч болж чадаагүй. Тэгээд нэр дотроо бичих хүсэл нь бас миний генд байсан юм шиг байгаа юм. Тэгээд би сэтгүүлч болсон. Аавын мөрөөдлөөсөн. Тэгээ аав баярлж байсан. Өөрийнх нь мөрөөдлийг би биелүүлсэн гэд. Тэгэл сэтгүүлч байж байгаа л нөгөө яг арчлалын үеэр 27-8 байх үед нөгөө бидний бага байхад үерхэл хайр сэтгэлийн ном их цөөхөн байсан байхгүй юу. Тэгээ нөгөө хоёрын хувь заяа гэл нэг үерхэлтэй номыг ингээл дунд ангид авахд бүх хүүхдэд ингэж дамжуулж уншаал. Дараа нь ингээд ахлах ангид орсон чинь би чамд хайртай гарахад Монголд бөөн болж исэн. Тэгж хайрыг үзүүлэхгүй дандаа л нэгдэлчих хөдөлгөөн, сэлэн тогмод гэл. Гэтэл чин ямар ч нийгэмдээсэн хүн хайрыг сонирхон штэ. Тэгээд хүүхдэд дурсгалын дэвтэртээ зохиомл түүх гээд нэг тийм хайрын өгүүлэг ирэх юм гэж бичиж өгдөг байсан байхгүй юу. Тэгээ би нэг 27-8 та байж ах үед хоёр дахь охин арай төрүүлэг байсан. Энэ хайрын зохиол айгу ховор хിവэрэл байна да гэд сонирхлоор нэг имэйлээр илгээсэн сарна гэд нэг юм битсэн байхгүй юу. Тэгээд зохиолч яагаад босноо л ярих гэдэг. Тэгээд нөгөө тэр үед цэвэр хайрын тухай хонгор зул сонирн байсан. Гэр бүлийн тухай хэн сонирн байсан. Айгу сонио. Тэгээд хонгор зулын эрхлэгч нь Бадам Сүрэн гэдэг яруу найрагч нэг бидний үеийн бас таньдаг залуу байсан байхгүй юу. Тэгээд надаа нэг хайрын тухай өгүүлэг байгаа. Танах дээр хэвлүүлчихье гэд би өгөхгүй юу. Нэг нүүр дүр нэг хайрын үерхлийн тухай. Тэгсэн чинь тэгээ найзаа баярлаа. Би одоо тэгээд чамд мөнгө өгч нэг хэцүү ямар ч юм дэ гэснээр нэг бэлэг дурсгалын ном зам чөлөө өгчээсэн. Одоо тэр миний өгүүлгийг авсан гэд. Тэгэл тэр нь хэвлэгдсэн л юм гэсэн. Тэгээд би тэрийг сонирхоогүй завгүй явж байгаа л нэг өдөр таарлцсан чинь хүүшаа найзаа чиний зохиолч нь бүр өста хүн амьд шүтээд бодоо олгож ийн гэхээр үеийн эрэгтэй хүмүүс чинь дандаа эмэгтэй хүнийг ингэж нэг явуулдаг шүү дээ тий. Тэгэхээр одоо явуулаад ийн гэж бодоод худлаа яриад байсан чинь тэр үед дөнгөж интернет ертөнцид бий болж эхэлжсэн. Цахим өртөө гэдэг нэг Монголын сайт байсан байхгүй юу. Тэгсэн чинь цахим өртөө дээр чиний өгүүлгийг чинь би өгцэн. Сонингоос гадна тэгсэн чинь одоо доор нь ингээд хүмүүс зохиолч нь хинбэ мэнбэ гэж чамааг хайгаад бүү юм болж ийн гэхгүй тэр нэхлээд би тоглож ийн гэд надаар оролцож ийн гэдэг дургу өрөөд бити тэнэгтэй дээ энэ гэсэн чинь манай ажил руу ороод үзэхгүй гэл. Тэгээд үзсэн чинь нэрээ ингээд доор нь ингээд бөөн юм бичсэн. Тэгэл нэрээ үнэн болж тараад хүмүүс таалагдсан байх гэдгийг тэр үедээ би бүр үнэмшээг байхгүй юу.
Тэгээд байж тал манай нөхөр алтан шар сонин гэд сонин бас нээгээд манай гэр бүлийн бизнес. Тэгэл нөгөө сонингууд дээр зохиолыг ингэ цувралаар тавьдаг. Номын дэлгүүр чинь байхгүй болсон байсан үе шүү дээ. 99 он. Тэгэл хүмүүс зохиол хэвлээж хань дээр өстө гой зохиол гараад ийн тэгэл. Тэгээд ахаар нь зохиол авах гэсэн чинь бас таалагддаггүй би чи их сайн уншигч байсан гэдэг байгаа шүү дээ. Хоёрдугаарт мөнгө өгөх хэрэгтэй болж шин. Гэтэл чин бид нар чи хэвлэлтийн зардлын ингээл асуудалтай санхүү чин бас нэг аль болохоор ингээд нөгөө мөнгөө ингээд хэвлэлтийн зардлынхаа өрийг дарчмаар байдаг. Тэгэхээр хулан гэдэг нэг өгүүлэг бичсэн байсан бэ. Яг тэр сонин гарахад манай 2 дахь охин төрсэн байсан. Тэгээ би нөгөө 2 дугаар амарч газар төрөөд нэг өрөөндөө тавуулаа байсан чинь нэг би бага охиноо гаргахад 29 дэсэн байхгүй. Тэгсэн чинь 17 таа гэд нэг охин төрөөд тэгээ бусад ээжүүд нь над шиг нэг тийм 20-с дээш насны юм одоо хашир ээжүүд тэгсэн чинь нэг жоохон охин чи хэдтэй ингэсэн чинь 17 гэчихэд тэгээ биднээс ингээд ичээд дуурдаггүй байсан байхгүй. Тэгэл хүүхдүүдээ ингээл унтуулчаал бас ээжүүд чинь ингээ юм яриа штэ. Тэгсэн чинь баярлаа. Гадаа хүүхдүүд шуугалтаад тэр охиныг хинч гэдэг байлаа. Туяач үлээ юу ч үлээ ингээд ойролтоод хүүхэд цэрэх гээд хүүе юу вэ гэсэн чинь нөгөө охины чинь найз хөвгөн найзуудтайгаа ирсэн. Тэгээд нөгөө охины чинь дуудаж байгаа юм гэсэн чинь одооныхоор баахан өсвөр насны бацаанууд нөгөө аавын найзууд гэсэн чинь баахан жоохон хүүхдүүд тэгээ 11-р сард малгай өмсөөгөө толгоогоо ингээ оролтоороо боож моцсон. Ингээл доор орлол шүглдээл бид нар хой чимээгүй. Тэгэл ийм жоохондоо төрцөн тэгээд ичээд бид нартай юм ярьдгүү. Тэгэл юу хүүхдүүд вэ гэсэн чинь энэний аавынхын найзууд гэд нөгөө нөхөр гэж болохгүй тий. Бүр тэр охин тэгжсэн байхгүй. Тэгэл дараа нь нөгөө манай аав ээж хоёр ирлээ гэхээр ингээл ээжүүд чинь хэрэг дурлал харсан чинь бүр залуухан 2 хүн зогсчихсан. Эмээ өө болцсон. 30 эдтэй л байсан юм шиг үлээ. Охин 17 таа юм чинь. Тэгэд би ингээл гараал нэг өгүүлэг өчмөр санагдаад тэр хулан гитсэн байхгүй юу? Юм жижиг. Тэгээ нөгөө сонин дээр ингээд нөгөө хүмүүс ч зохиол гэдэг хар нөгөө хулан гэж жижиг өгүүлэг байгаа штэ. Өсвөр насндаа төрсөн охины тухай. Тэр чинь ингээд ээжтэй аавтай нургуулад 7 хоногт нэг удаа ингэж нэг нүүр дөөрөмччээд тэгээд байжсэн чинь хүмүүс ингээд зохиол энэ тоожи чи ингээд уншижсэн чинь нэг дугаар нь алга болчлоо. Ном болгож гаргаж маргаж гэл. Тэгэл захиалга авчиг гэл бас тухайн үедээ 128 хүн чөлөө захиалсан яг номыг аавна гэд. Тэгээ би энэ гомбилтоогийн мөгцөг гэд гишүүн байсан. Манай найз чинь хэвлэл Newman гэд хэвлэлийн компани гүйцэтгэх захирлаасан. Тэгээд би тэгээд нөгөө анх зохиолоо тавихтаа юу гэж нэр тавих вэ гэд бодож ирсэн шүүдэр цэцэг гэж тавьсан байхгүй юу? Миний жинхэнэ нэр чинь тогтгоо ир. Тэгээд нөгөө мөх цэцэг дээр очиод манай сонин дээр гарч ирсэн энэ зохиол чинь би битсэн байхгүй юу гэсэн чинь юу вэ чи шүүдэр цэцэг байсан юм уу гэд одоо найзууд ш бүр гайхацсан. Тэгэл би энийг хэвлүүлэх гэсэн одоо хэдийг хэвлүүлэх вэ? 128 хүн захиалсан байгаа. Нэг жоохноор бодсон ингээд айгаад 300 хэвлүүлчихгүй гэрнэ. Юу тэнийг наадах чи хүмүүс бүр ярилцаад шүү дээ. Наадах чи яг зарагдана. 300 чи айгүй үнэтэй болно шүү дээ. Чи 1000 хэвлүүлчих гэсэн чинь би яана тэг хэд болох юм гэсэн чинь 780 мянган төгрөг гэхгүй юу? Тэр үедээ би тэгсэн чи яана хэвлэлтийн зардлын өрн дээр гэл юун баяр хөөр номын баяр тий. Би өстө бүүн төгшөр тэгэл зүгээр гэсэн чинь зүгээрээ ямар шүлэг биш шүлэг бол зарагдахгүй. Өстө баахан манай муусан юмнууд намайг өрөнд оруулаад гэдэг нөгөө манай яруу найрагч нар очиод мөг цэцгийн хувийнх нь биш штэ. Баахан өрөнд оруулцдаг гэсэн чинь чи бол айгүй ихтгэлтэй. Би чинь нөгөө яруу найрагч биш миш те зүгээр ингэ сэтгүүлж надад айгүй итгэсэн гэж байгаа. Хоёрдугаарт наадах чи ингэ зөндөө юм ярьсан гинэ. Тийм холон гэдэг тууж мууж гэд. Тэгээд зарагдах байхаа гэл дээрэс нь хэвлэлийн компани хүн чинь бас нэг мэдрэмж өгд юм билгүү. Тэгээ 1000 хэвлэж зүгээр чи ингээд цовоодлаад хагас жилдээ төлчих гэхгүй. Тэгээд би хурж ирэл захиалгынхаа 4 залуу байсан менежер. За нөгөө 128 хүн хаа вэ? Энэ ном гарцсан би өстө өрөнд орлоо гэд. 128 хүнд чинь 4000 гар зараад 600-аад мянга нөгөө нэг миний 780 чинь үнэн зүгээр өдөртөө баг ихэнх нь тэг би шууд мөх цэцэг дээр авчиж өгöd. Тэг ёо чи өстө ямар гоё ихтгэлтэй юм бэ гэд нөгөө чинь нөгөө өөр нэмэгдэхээс айж байгаа шүү. Тэгэл би уран зохиол руу орсон байхгүй юу. Тэрнээс би феминист тэр үед феминизмээс сайн мэддэггүйсэн. Мэдээгүй. Тий. Тэгээд аяндаа нөгөө надад ингээл нэг асуултууд төрөөд байгаа шүү. Би жоохон бахтаа ингээд одоо бодоход Монгол Ардын Өсгөлт намын төв хорооны улс төрийн товчооны гишүүд гэд 10 хүний зураг өгдөг гэсэн шүү дээ. Цэдэн балдаргаас ихсүүлэл. Дараа нь Цэдэн балдарга 84 онд унаал Батмүг дарга алтан гэрэл гээл содном гэл. Бүгд
бүгдээрээ эрэгтэй хүн байсан. Би ингээд ухамсартайгаар боддгоо ч гэсэн ингээд дандаа л эрэгтэй дарга байт юм байна гэж боддог байсан. Дарга бол эрэгтэй юм байна тий. Удирдах төвшин. Тэгээд яг арчлал эхэлсэн байна. Тэр хуланг бичсний дараа ингээд би номныхаа ачаар ингээд санхүүгийн нэг тийм эрхчлөлтэй болсон байхгүй юу? Ажил хийх шаардлагагүй. Манай сонинд сүүлдээ би миний зохиол амжилттай болсон чинь нөхөр маань би бол эрхлэгч байсан байхгүй юу? Чи ийм хэцүү заван ажил хийгээд хэрэггүй би өөр эрхлэгч авчи. Чи зохиолол бичгээд надад ингээд офис олж өгөөд. Тэгэл би шууд араас нь шүрэн буугавч хичээл тэрнийхээ мөнгөөр хинээс ч цалин авахгүй. Би ингээд 32 3 наснда уран бүтээлийнхаа одоо үр шимээр амьдарч эхэлсэн. Би өнөөдөр хүртэл цалин авахгүй амьдарч байгаа. Номныхаа ачаар. Тэгээд уран зохиол руу орж явж байгаад надад миний дотор байсан нэг үл ухамсарлахуудах асуулт байгаа шүү дээ. Тэг би нөгөө докторантурт орсон байхгүй юу? Их сургуульд сэтгүүл зүгээр. Тэгээд нөгөө философи шинжлэх ухааны философи гэдэг нэг цуврал лекц ороод тэгээд тухайн үедээ нөгөө Монголын хамгийн том философч цувралаар хичээлээ заадаг. Нөгөө нэг консерватив уламжлалт философи заадаг хавх гэдэг доктор одоо бүр хуучны гэх мэтийн хүмүүс нөгөө нэг модернист одоо цоо шин философийн урсгалуудыг судалсан Момлын Отгонбаяр гэдэг эмэгтэй. Тэгээд лодо тэгээд одоо нөгөө гавьяат гомсрон гэдэг багш байгаа. Тэр гоё багш бол дандаа нөгөө барууны философиг анх судалсан хүмүүс. Эдгээр чинь ингээд хичээл заагаад эхэлсэн чинь ганцхан эмэгтэй багш байсан байхгүй философи. Тэр чинь 2000 гад оны ихэнх үе шүү дээ. Одоо бол философийн тэнхим эмэгтэй болсон. Тэр үед чинь ингээд эрэгтэй хүний л ажиллаж байсан юм уу? Манай Отгонбаяр багш тэр экзистенциалист философиг маш гоё заадаг. Тэгэл ингээд философчдыг ярьсан. Тэгэл анхнаасаа ингээд заалгасан ч бас л баах эрэгтэй хүмүүс. Тэр үед чинь би докторантурт ороод бас овоо ингээд юмыг эргэлзэх гэд хамгийн чухал юм биш үү? Эргэлзээд шүүмжлэх сэтгэл. Тийм, тэр шүүмжлэх, эргэлзэх сэтгэлгээ надад суудсан байсан болохоор Отгонбаяр багш энэ лекцдоо маш сайн заасан. Дуусал. За, докторантуудаа асуух асуулт байна уу гэхээр би хамгийн түрүү асуусан байхгүй. За, багшаа ингээд та хавх багш, гомсрон багш, лодо багш ингээд үнэхээр том эрдэмтдээс ингээд лекц сонсоод гоё байлаа. Гэхдээ бүгдээрээ эрэгтэй философчд байна. Эмэгтэй философч гэж байна уу гэсэн чинь маш сайн асуулт байна гэдгийгс байхгүй. Тэгэл тэр чинь нөгөө ганц сэтгүүл зүй хүмүүлгийнхэн бөөнөрөө ингээд поток лекц гэж нэрлэдэг бөөнөрөө сууж байгаа шүү дээ. Сэтгэл судлал, модлол, түүх, мөнхтэй монгол хэл бөөнөрөө. Тэгсэн. Тэгээд ганц эмэгтэй философийн багшаас асуусан чинь маш сайхан асуулт байна. За би та нараас асууя. Эмэгтэй хүн хизэнээс анх их сургууль сурч эхэлсэн билээ гэж асууж байгаа байхгүй. Тэгээ би нөгөө нэг София Ковалевская энэ намтрыг уншсан байсан. Тэгээд миний бүр хайртай тийм сууд хүн бол гадаадаас нөгөө нэг хими нөгөө элементүүдийг нээсэн Кюри нөгөө Мари Кюри байхгүй. Тэгээ бүр 9 дугаар ангид байхдаа Кюригийн намтрыг уншсан. Тэгээд тэрэн дээр нөгөө эмэгтэй хүнийг нөгөө их сургуульд сургаж бол Кюри ч юм нөгөө нэг паш хүн шүү дээ. Тэгээд зөвхөн Францад л нөгөө эмэгтэй хүн их сургуульд сурж болдог. Тэгээд тийшээ явах гэж яаж завсныг уншсан байсан болохоор 19 дугаар зуун баха багшаа гэсэн чинь за тэгвэл ирчүүд манай эрнээс өмнө эртний грект их сургуульд сураад Софи буюу философи ярьдаг байсан. 2000 жил. Эмэгтэйчүүд нь 200 жил болоогүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд хоцорсон гэд надад хэлсэн. Тэгээд эмэгтэй философчд төрж байгаа. Жишээлбэл Симоно де Бовар байна. Экзистенциалист философч. Тэгээд тэр үед дайвар гэж гарааг байсан. 2 дахь хүйс гэдэг ном бичсэн байл. Тэгээд чи өстө гоё асуулт асуулаа баярлаа гэж хэлгээл гарсан байхгүй. Тэгэл би тийм хүний тухай сонсоод хайсан. Тэр үед ч одоо нэг интернет кафе мафед илүү хайж магаал. Тэгэл тодорхой хэмжээнд бас олдсон орс хэлээр би ч орсод сурч ирсэн. Тэгээд нэлээд сайн ойлгож авал. Тэгэл багштай эргэж уулзал амар багш ихгүй хатуу. Тэг шалгалт авахад ерөөсөө бигээс дэш дүн тавьдаг. Хамгийн сайн оюутанд би тавьдаг. Тэгэл би шалгалтаа өгөл би л авсан. Хамгийн сайнд орж байгаа. Тэгээд багштай бүр дотносоод би уншсан тэгж нэг жин. Тэгээд бит хоёр тэр анх удаа феминист өгүүлэл одоо монголчууд өгүүлэл хоёроо ч ялдагддаг. Одоо нөгөө стати авахгүй орсоор одоо нийтлэл гэсэн. Тэгээд тэрийг тэр фомак миний үгээр юу үг баха
эмэгтэйчүүд бол эрэгтэй болоогүй азгүй амьтд гэдэг гарчигтаа тэгээд тэр дотроо ингээд эмэгтэй хүн гэдгийг хүнд тэгж хэлжсэн ингээл тэгээд би жинхэнэ ингээд нэг онлын хувьд феминизмыг ойлгож эхэлсэн. Надад ингээд хамгийн сайн ойлгуулсан юм бол Отгон Баяр огш ахгүй юу. Тэгээд одоо Монголын феминистүүдийн одоо баг багш нөхгүй юу. Тэгээд миний үзэл санаа тогтсож байгаа нь тэр үед чинь би дөнгөж хулан шөрөн боговч энэ төр дээр л явж исэн. 2000-ад оны 2004-5 он болчихж байгаа байхгүй юу. Тэгэл эхний номнод бол үнэхээр буун болж исэн. Тэгэл анхны арга манай Ану хатан гэсэн сонгосон эмэгтэй хүний тухай, эмэгтэй түүхэн хүний тухай. Тэгээд дотор нь бол феминист хэсгүүд маш их байгаа. Тэр нөгөө язгууртны полигам гэр бүлд тэр хүүхдийн одоо хот айлд ингээд олон хатны зөрчил гарч байгаа. Тэгээд өөрийнх нь өрлөг их нь энгийн харц монгол хүн чинь бүгдээрээ нэг л их нэртэй байсан шүү дээ. Тэгээд ээжтэй хэлж байгаагаар ээжээ би ер нь ноён хүнтэй суухгүй. Манай өрлөг ихтэй адилхан харц хүнтэй суучвал харц хүн чинь олон хатаа авдгүй юм байна гэд хэлж байгаа. Тэр хүүхд чинь ухаантай тэрийг ойлгож болно шүү дээ. Нүдэн дээр нь амар тэр хаттын зөрчил чинь одоо энэ хүн 20 дугаар зуунд манай сайн ноёнхаа намнан сүрэнгийн аавынх нь баг хатан намнан сүрэнгийн хүүхдүүдийг алж исэн гэл амар штэ тэр их болоод ариусгах гэдэг бол хамгийн худлаа зүйл ихгүй юу. Өөрийнхөө төлөө амар нүгэл хийдэг. Айгүй амар. Тэгээд олон хатантай байх ч юм бол аим шиг тийм болохоор одоо арчилсан нийгэм хүн нэг л их нэртэй нэг л нөхөртэй байгаа байхгүй юу. Энд чинь хувь хүний одоо тэр хамгийн нандин харилцааг олон хүнтэй хуваалцвал ер нь бараг боломжгүй. Тэр тусмаа феминист нийгмийн нэг амьдрал дээр. Тэр нь ингээд тэр полигам гэр бүлээр харагдаад байгаа байхгүй. Тийм болохоор би тэр өөрийнхөө одоо ямар амар байсан бол угаасаа л амар шүү дээ. Одоо бусад хаттайхаа хүүхдийг битэл нөхрийнхөө одоо ач нарыг алж ийн гэдэг чинь нөгөө намнан сүрэнгийн дараа өөрийнхөө хүүхдийг эренцэн саашвлөө тэрийг хам болгох гэж л тэгж байгаа шүү дээ. Амар байгаа зү. 2 3 нь ялах хүүхдийнх нь нөгөө зулаад нь зөв шивж алсан бүр түүхэн бодит зүйл шүү дээ. Тэгэл нөгөө Ану хатан багтаа тэр эргэлзэж байгаа. Тэгэл насанд хүрсэн ч гэсэн бодит түүхэндээ төрсэн ахих нь охин ч байж магад эсвэл төрсөн дуун ч байж магад нөгөө түүх өөрөө нарийн бичээгүй эмэгтэй хүний түүхийг очир цэцний охин юм уу ач охин юм уу гэдэг нь хоёр салаа байхгүй юу. Хэрвээ охин нь нэвэл тэр баг хатан бол ахих нь охин. Өөрөө тэр чинь нөгөө нэг Галдмаа Батрын охин нь гэж зарим нь хэрвээ өөрөө Галдмаагийн охин нь муу юм бол дүүтэйгээ нөхрөө хуваалцж ирсэн байхгүй юу. Тэр ахаа хатан гэдэг чинь бодит. Амар эмгэнэлтэй байгаа зү. Төрсөн дүүтэйгээ ингээд дундаа нэг нөхөртэй байна гэдэг чинь. Тэр болгоныг эмзэглэлтэйгээр бичсэн байхгүй би Ану хатанд. Тэгэхээр түүхэн зохиолдох анхны феминист одоо хандлагатай зохиол. Одоо гарсан босод хаттын зохиолч ч гэсэн тийм байхгүй. Зүгээр л байх л ёстой зүйл хатан ухаан гэдэг талаас бичсэн байгаа. Манай би хүн ам зүгээр сурч ирсэн. Тэгээд манай хүн ам зүүн тэнх юм айгүй их феминистүүд ер нь зүгээр нөө феминизм бас гендер судлал айгүй гүнзгий судалдаг тийм төрлийн танхим л да. Тэгээд миний одоо багш яг гарын багш юм уу? Манай багш нэг ийм юм ярьж ирсэн. Монголд гендерийн асуудал бол харьцангуй гайгүй штэ. Багш чи эрэгтэй юм уу? Эмэгтэй. За. Гендерийн асуудал бол харьцангуй гайгүй штэ. Одоо энэ Азийн бусад улс орнуудаа ер нь бусад орнуудтай ингээд харьцуулахад харьцангуй гайгүй гэж байна. Тэр нэг тэгж хэлж байгаа. Гендер бол хаасайгүй байдаг. Гэхдээ таны ингээд ярьж байгаа зарим юмыг харахаар Монголд бол энэ Монгол ахуу болж одоо мизогини гэж ярьж байгаа. Эмэгтэйчүүдийг үзий ядах үзэл бол нэвширсэн газар маш хүнд байдаг гэж байгаа. Тэнгүүт өөр хүмүүс үгж ярьдаг болохоор юу гэсэн үг юм бэ? Европод ч ингээд хаадууд нь ерөөсөө бүр амар мизогинитэй байхад монголчууд ч харин хаттуудтайгаа дүргийн хэрэгээ ярьдаг байсан, дөргөн хатныг томилж ирсэн. Тэгэхээр гайгүй байсан юм шүү гэдэг ийм аргумент яваад байдаг байхгүй. Энэ дээр та юу гэж бодож байна? Хүний эрхийн асуудлыг гайгүй юм чинь болно гэд хайж болохгүй шүү. Чи жоохон ч гэсэн ирэхэд зөрчүүлмээргүй л байгаа зү. Тийм. Заавал босодтой чамаг ингээд за чиний хажууд тэр хин одоо нөгөө хөдөлмөрийн үйлчлэгт орж байгаа хин амар хэцүү байхад чи яах гээд байгаа ингэж хэлж болох уу? Яг л тэрнтэй адилхан шүү. Тэгээд хөгжил дэвшил чинь өөрөөсөө дээш жишээтэй л харьцуулагддаг болохоос өөрөөсөө доош чи одоо өөрийнхөө амьдралыг улам сайхан болгоё гэж бодхоос биш. Одоо тэнд амиа орлож байгаа нөгөө дугуй засварын газрын хинээс би хамаагүй гоё амьдрч чинь аргун битээ донгос гэж өөрөө өөртөө хэлж чадах уу?
Монголчууд дандаа тийм ярьдгийг би бүр үнэхээр задлан шинжлэх тийм юг юм уу? Одоо мэдрэмжгүй юм уу? Яг өөрсдөөсөө доош нийгэмтэй өөрсдийгөө харьцуулаад идэв гэдгийг бол би гайхдаг. Арай дээр байж олон гэтэл зөндөл асуудалтай шүү дээ. Одоо тэгэл зөөр цэцэн өгнүүд рүү орё л да. Тэгэл эмэгтэй хүний ухаан богино, өсөн урт ухаан богино, янтгар хатан зарах шүдгөө, яман толгой, ямбанд ортгоо, эр мууч имийн дээр. Аргууч гэсэн охинтой гэл хүн болж төрнө гэдэг чинь уулын бурхны шашинд нөгөө 10 буудан зүүнний үзүүр дээр 10 буудаа тогтохтой адилхан. Хүн өөрийнхөө эмэгтэй болохыг бас сонгож чадахгүй. Гэтэл яагаад оргуул байснаас арай дээр гэж хэлж байгаа. Тэр үгийг хизээч хэрэгжилж болохгүй байхгүй юу? Бүхэл бүтэн тэр чинь хувь тавилан хүний амьдрал. Гэх мэтэр тэр гайгүй гэдээ яах юм. Тэгвэл одоо ингэ байгаа тодорхой хэмжээний зөрчлөлттэйгээ амьдрах нь зөв юм уу? Энэ бол маш мунхаг өөрөө эмэгтэй хүн бэжж өөрөө сэхэтэн хүн бэж тэгж ярьж байгааг бол би бүдүүлэг багш байхад тохирохгүй юм байна л гэж бодож байна. Та гэхдээ Монголд харьцангуй гайгүй гэдгийг хүлэмжшэрж байгаа гэж бодлоо. Тэр нөгөө нэг юу ахгүй да. Нүүдэлч ахуйтайгаа бас холбоотой байхгүй юу? Одоо муслим нийгэм яриа те тэд нар чинь нэг юм шавар юм оромжинд голдуу амьдардаг. Тэгээд ерөнхийдөө суурин штэ ихэнх нь нүүдэлчин ч байгаа. Тэгээд тэнд чинь ингээд гэрээсээ гарч болохгүй эрэгтэй хүнтэй хамт гарах хэвээр нүрээ битүүлнэ гэд байж байгаа. Монголын энэ тал хэр нутагт чинь тэр эсгийн гэрээс гарахгүй байх ямар ч боломжгүй. Тэгээд тэр 4 цагийн эргэлтэд малт ингээд зөвхөн эрэгтэй нь явах боломжгүй. Эмэгтэй чинь хоньны ээлжин дээч явна. Малынхаа эрэлт яг эр хүн явдаг баха. Ойр зурийнхаа хоньоо эргүүлэх тэгэл үхэр туглаа эргүүлэх гэл бүх юмдаа эмэгтэй хүн өөрөө явна. Одоо ийм эрс тис уур амьсгалтай ийм том орон зайд чинь эмэгтэйгээ хорчод байх угаасаа боломжгүй хайртайдаа биш амьдрал нь өөрөө эр эмгүү одоо малаа адгуулж энэ эрсдэс 4 цагийн эргэлтэнд чинь амьдрах хэрэгтэй болохоор тэрийг нэг хөө чимийн чөлөөтэй бай гэсэндээ биш ахуй нь өөрөө бүгдээрээ чөлөөтэй байхаас аргагүй ахуй байдлаас л болж байгаа байхгүй юу. Тэрнээс нэг Европын нийгмээс төрүүлцээ ингээд хүний эрхийг ярьсандаа тийм байсан уу? Үгүй шүү дээ. Аргагүй эрхэнд л тийм байсан байхгүй юу. Тэгэхээр харьцангуй эрх чөлөөтэйс нь үнэн. Морин унаал явчихна. Тэгээд тодорхой хэмжээнд монголчууд энэ одоо зөвлөлтийн нөлөөнд орохоос өмнө эрэгтэй хүмүүс нь нэг тийм уужуухан баг зэрэг залхууд тий. Тэгээд нөгөө хатуу ийм үзэл баримтлал баригдаагүй хүмүүс байсан байгаа байхгүй юу? Тийм хоёрдугаарт бас ихээ шүтдэг ёсных нь үлдэгдэл нь ингээд бусад нийгэмд ингээд ихээ эрэхт ёс чинь ингээд арчигдаад алга болсон байна шүү дээ. Ялангуяа католицизм, христианизм чинь ингээд эмэгтэй хүний эсрэг манай буддизмаас баг илүү аюултай байсан байхгүй юу? Буддизм чинь өөрөө их зөөлөн юм одоо юм эрх чөлөөтэй сэтгэлгээг дээдлсэн шашин шүү дээ. Азар тий. Тийм болохоор чинь ингээл яг христианизм шиг ингээл нөхрийнхөө овгийг ав мав гэж сүмд ингээл бүртгэл тийм байгааг юм чинь ингээл тал дээр нэг сүм байдаг. Тэр нь ингээл эр хүнийг одоо ингээд доржийн долмаа гэдэг хүнийг нөгөө балганы пунцагтаас овол балганы долмаа бол гэдэг тийм ёс нь байгааг байхгүй юу? Тэр хүн ингээд доржийн долмаагаар л байж идэг. Тэр талаасаа болохоор Европоос ч арай чөлөөтэй байсан л ахгүй юу. Заавал нөгөө эр нөхрийн овгийг авч мавал тийм юм байхгүй. Тэгэхээр одоо ахуй байдал тодорхой хэмжээний одоо нөгөө соёл иргэншлийн төвшин арай дор бас байж байгаа шүү дээ. Тэнд чинь ингээд өмчөө харилцаа, марилцаа, гэрлэлтийн бүртгэл гэдэг нарийн болоод ирэнгүүт чинь тэр шашны амар юм хатуу саварт эмэгтэй хүн Европт бол тэнд яагаад феминизм хүчтэй байдаг гэвэл эмэгтэй хүн айгүй хүчтэй дарлагдчихсан. Манайхаас илүү. Тэр бол үнэн. Овгооч авч явах эрхгүй. Зарим одоо оронд чинь бүр 70-аад онд данс нийлэх эрхтэй болж исэн. Заавал нөхрийнхөө эрхэнд. Одоо чи охиндоо ингээд өмч өгнө штэ. Инж гэж нэрлэдэг охиндоо. Тэгсэн чинь заавал тэр одоо чи ингээд охиндоо байр өглөө штэ. Одоо тэр Европт байсан бол тий 19-р. Тэгсэн чинь охин чи ингээд аригууны охин гэд өөрийнхөө нэр дээр одоо бол ингээд зөвхөн охины чинь л байр үсттэй. Тэгсэн чинь Европын нийгэмд хүрээний нэр заавал ордог. Охин өөрөө аавынхаа өгсөн өмчийг ганцаараа өмчлөх хэрэггүйсэн байхгүй юу? Тэргүй тиймэрхүү юмар манай нийгэм чи юу өмч бүртгэх ноториот энэ нь байхгүй болохоор тэгээд христианизм биднээс хол байсан. Би бол одоо өнөөдөр ингээд говьшгүй буддист хүн байхгүй юу? Одоо үндэсний үнэт зүйл нь бол маш олон талаас болоод би буддист болсон өөрөө ухамсартайгаар. Тэгээд айгүй олон юм
зүгээр жоохон гуйлгал орцноос бусдаар яг үнэхээр нэг хийх эмэгтэйчүүдийн эрхийг бозар гэдэг бол яг бурхны сургаалтанд байдгүй байхгүй юу? Дундаас нь нэг хүмүүс тохиоцсон. Ахын төвшөнд энэ орчихсон болохоос. Тэрнээс биш яг христианизм шиг тэгж эмэгтэй хүнийг илүү их ялгуурсан юм байхгүй нь бол үнэн. Манай бурхны шашинд маш олон эмэгтэй нөгөө дарихүүд нэхүүд байдаг тэгэл ерөнхийд нь одоо нөгөө нэг яг эмэгтэй хүнийг илүү одоо даралсан үзэл сургаалт нь бол байхгүй шүү дээ. Тийм болохоор би бурхны шашинг авсан. Ер нь монголчууд тодорхой хэмжээнд нэг тийм аядууд тийм шашинг авцсан. Тийм байсан болохоор асуудал бага байсан нь бол үнэн. Гэтэ асуудал бол богт байхгүй байна гэж байхгүй. Тэрийг бол зүгээр орхин бид нар гайгүй юм чинь орхих нь утгагүй. Болохгүй шүү дээ. Тэгээд өнөөдөр ингээд нэг тийм хүмүүсийн сэтгэлгээнд эмгтэй мөртлөө мисожинист хүмүүс хүртэл их олон байна шүү дээ. Би яг энэ асуудлыг нэвтрүүлгийн төгсгөлөөр гэх юм уу гаргаж ярих гэж бодлоо л доо. Манай тренд подкаст бол яг тренд болж байгаа сэдвүүдийг барьж авах зорилготой. Тэгээд сүүлийн үед нэг ийм сэдв маш их тренд болж байна. Дарууны нийгэмд ингээ яриа болж байна. Маносфер гэдэг ойлголт гарч ирж байна. За одоо ингээд дэлхий чинь хавтгай болчихлоо шүү дээ. Тэгээд ингээд бид нар чинь ингээд нэг том Майкл Джексийн шүтдэг энэ үе өнгөрцөн байна. Тийм одоо байхгүй болж байна. Хамгийн сүүлийнх магадгүй Dua Lipa ч юм уу, Lady Gaga болоод одоо хүн болгон өөр ингэсэн ийм сонголттой тийм. Арлууд дээр явж байна. Тийм бүлгээр ингэ явж байна. Тэр хүмүүсийн үздэг юмнууд нь өөр. Итгэдэг юмнууд нь өөр ингэ шал өөр ингэ болж байгаа ингэ жижиг ийм нөгөө бөмбөлгүүд бий болж байна гэдэг. Тэгээ энэ одоо цаашаа бараг ингэ 50 жил болвол хооронд хэл нэвтрүүлэхэд хоёулаа англиар ярьж байгаа мөртлөө хэл нэвтрүүлэхэд хэцүү болж эхэлж байгаа гэдэг. Энэ ингээ хөгжил дунд сэтгэлгээний хөгжил дунд маносфер гэдэг ойлголт олон хүмүүсийн анхаарлыг айдсыг төрүүлж байна л да. За тухайлбал нэрлвэл Андрю Тейт. За Монгол бас нэг тийм ирчүүд яг тэгж ярьдаг те. Одоо эмэгтэйчүүд дарлах хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс би олон их нэртэй, олон эмэгтэйд явагдсан бол би мундаг ирэх юм бол энэ бол эр хүний жинхэнэ азраг эр хүний бол жинхэнэ чамар бол одоо энэ юм нэгээд маш их одоо ингээд төгж ийн л да. Тэгээ би зүгээр энэ чинь өөрөө мисожини гэж нэрлэдэг байгаа тийм эмэгтэйчүүдийг дорд үзэх үзэл. Эмэгтэй хүн бол миний нэр төрийн баталгаа эсвэл миний хэрэглэл. Трамп тийм үзэлтэй шүү. Трамп бол яг тэгж одоо нэг гэж байгаа тийм. Тэр одоо тэрнийх ингээд дагаад эмэгтэйчүүдийн ингээд дорд үзэх үзэл одоо нэлээд дэлхийд газар авч тийм. Маш их газар авч байна. Тэгээд аргагүй тэрийгээ дагаад зөрөөд энэ чинь феминизм ингээд гарч ирэхээс өөр аргагүй орон зай гарч юм над тэг буцаад идэвчээд идэвчихгүй бол болохгүй шүү дээ. Яг тэгвэл тэр чинь тэмт нэг хэсэг хүмүүс зөндөө олон феминистүүд ярьсан амжилтуудыг нэг хүн гарч ирсэн. Буцаад ингээд онож эхлээд тий. Хүүхдүүдийг багаас нь 14 тавтай хөвгүүдийг чи эмэгтэйчүүд бол чамааг бол идэж байгаа хөгийн амьтад тэгээ чи дэднүсийг ашиглаж л ах хэрэгтэй. Чи олон их хүүхэндээ явж байгаа бол чи гой залуулаг зал ийм л амьдрах хэрэгтэй ч гэдэг юм уу. Бүр ингээд итгүүлж штэ тий. Тэгээ тийм учраас чи ийм одоо ингэж мөнгө хийх хэрэгтэй. Ингээд тэгээ тэргээр бас өөрсдөө мөнгө хийгээд байна. Тэргээр бизнес их арга нь болсон тий. Манай сфер их юм. Тэгээ би энэ дээр зөвөр юу асуумаар юм бэ? Хоёр юм асуумаар. Нэгдүгээрт Монголд маносфер буюу одоо тийм таны санаа зовоож байгаа тийм нөлөөлж байгаа буруу нөлөө үзүүлж байгаа гэх юм уу? Мисожиник буюу эмэгтэйчүүдийг дорд үзэх үзлийг түгэж байгаа хүмүүс байна уу? Энэ таны одоо сэтгэлийг зовоож байна уу? Үгүй. Би нэг юм өмнөд айхтар нэг шаналж манлал тэрэндээ хит автагдаад байдгүй шүү дээ. Юм гэдэг чинь ингээд учиртай. Тэгээд бас нөгөө муугасаа сайн дандаа ялдаг гэд үлгэр төртөл тийм байдаг болохоор би мэдээж нөгөө хүн өөрийнхөө юмыг хүлээж авах одоо түрүүний ярьсан шиг тийм одоо Facebook боёо босод платформуд ч гэсэн тийм болцсон байлаа шүү дээ. Одоо би анх пэйж нээж авах үеэр чи ингээд тэр тийм нэг бүлэгмүүд энэ тэр Facebook-ны нэг одоо нэг олон гишүүнтэй бас нэг баг жижиг шашны бүлэг шиг тийм юмнууд байгаагүй. Зүгээр л том Facebook дээр нэг хүн юм сонирхолтой юм бичвэл хардаг байсан чинь өөрөө Facebook нь өөрөө хүртэл өөрчлөгдөд зарим оронд бүр хаягдсан. Монголд болохоор бүр бүх хүнийг хамарсан. Тэгээ бүр орон хүртэл нэг платформ нь зонхлох платформ нь өөр өгд юм билээ. Казахстан явсан чинь Instagram зонхилдог гэсэн. Тэр шиг. Тэгээд нөгөө Facebook-ыг би бас ажигласан чинь ингээд босод газар одоо босод пэйж мэжин дээр юу ч бичижсэн тоодгүй яг ингээд дагаал нэг бөөнөрөө мацаг өрдөг ч юм уу тий. Яг тэрэн дотор амьдрал тэгэл тэр мацгийнхаа багшийг юу ч хэлсэн бүр балаа ном гаргасан ч худалдаж аваад яг тэр ингээд надад нэг тийм дошны ноёд шиг тий бас санагдаад идэв шүү. Зөвхөн одоо нөгөө нэг бодит энэ нэрийн амьдрал дээр биш одоо нэг хийсвэр ертөнц хүртэл тийм болцсон л лээ.
Тэ ингээл хэсэг бүлгээрээ Тэн дээр- өөр юм дээр юу ичих нь хамаагүй. Тэрэн шиг тэгээд одоо дэлхийд даяар нөгөө нэг тэр нэг Аргентины ерөнхийлөгч хэн блэ? Хавьер Милей. Моле юу лөө? Милей. Тэ. Тэгээд Милей одоо өөрөө ч тийм үзэлтэй байх. Дээрэс нь асар хүчтэй нөгөө тийм зөвлөх багч байдаг бах. Нөгөө Давосын чуулган дээр анх шууган тарилаа штэ. Феминизмыг эсэргүүцээд олон нөгөө нэг бэлгийн цөөнхийг эсэргүүцээд уул нь ингээд дэлхийн нийтээрээ ингээд тэр цөөнх хүмүүсийг чинь хүндлэхгүй л болохгүй штэ. Уул нь бодит үн хитрхи даврааж болохгүй гэж монголчууд яриад байна. Одоо би тэрийг мэдгүй нь ямар ч байсан би бол айгу тийм нөгөө нэг ерөнхийдөө хүний эрхийг дээдэлдэг хүн болохоор би тэр хүмүүсийг бол тэргээрэл байг гэж боддог. Одоо тэд нарыг ерөөсөө адалдаггүй байхгүй юу? Заримдаа нэг тэр трансгендер эмэгтэйчүүд жоохон эвгүй штэ, мисожинист байдаг штэ. Өөрөө нэг эмэгтэй болж байгаа болохоор тэгсэн ч гэсэн би өөрөөдөө за одоо тэгээд энэ хүн юу ч тулж байгаа байлаа гэдэг нэг үг байна штэ. Тэрэн шиг тэгээд ингээд айгу эмэгтэйчүүдийн эсрэг байсан ч гэсэн тэгээд хайчдаг байхгүй юу? Тэгсэн чинь дэлхийн нийтээр ингээд тэд нарыг ингээд байгаагаар нь хүлээж авъя зөвшөөрье гэж арчилсан тал нь тэгж штэ. Тэгэл нөгөө феминист ингээд эмэгтэй хүний эрх мэрхийг яахгүй бол дэлхийд даяар ялцсан юм байхгүй штэ. Одоо муслим зүслимдээ бүр амар тий. Тэгсэн чинь яасан бах нь анх ёстой тэр Милей чинь нөгөө Давосын чуулган дээр гарч ирснээр дэлхийг ста энэ юмнууд сөнөөж ин одоо энэ феминизм гэдэг бол байх ёсгүй одоо нөгөө нэг бэлгийн цөөх байх ёсгүй гэдэг амар юм радикал юм яриад тэгээд тэрийг одоо бит хоёр ярьж штэ нөгөө л юмаа яриад бүгдээрээ ингээд гоё арчилсан юм эдийн засгийн ардчлал ингээд ярьсан бол хинч тоохгүй байх байсан. Би бол өөрөө ч жоохон тийм бах хоёрдугаарт ингэж дэлхийн нийтээр яриулах гэж бас ярьсан бах гэж боддیں۔ Тэгсэн чинь саяхан бас нэг ютубер Монгол залуу бас яг бүх юм эмгтээч чинь одоо өстой энэ феминизмыг дарах хэрэгтэй гэдэг онол гарч ирсэн гэдээ бас ярьж илээ. Тэгээд тэр нь одоо сансаад ахаар нөгөө нэг одоо ингээл амьдтайг хайрлаа, хүүхдтэйг хайрлаа, эмэгтэй хүнийг хайрлаа гэл нэг зөөлөн бодлого орж тэрийг эмэгтэй үзэл гэж бодоод байгаа юм билээ. Тэр чинь феминизм уул нь биш байхгүй юу? Угаасаа нөгөө тэгш бас юм одоо энэ бүлэг давхаргуудыг чинь хайрлахгүй бол бид нар чинь хүнлэг нэг юм байгуулж чадахгүй ш. Тэгсэн чинь нөгөө нэг нялцгай болсон гэж үзэж байгаа юм байна л да. Тэгээд ингээд нөгөө исламууд одоо нөгөө муухагаар хэлэхээр лалууд ч ингээд бүх юмыг шууд экстремистээр дараа явчихдаг шээ. Тэр нь одоо юм эргэтэлэг чанар гинэ. Одоо төр мөр тийм бүх юм одоо хуучнараа тийхгүй л бол ингээд Европ удаа болж ийн гэдэг үзэл бас гарч ирсэн гэж бас ярьж лээ. Тэгээд тэрийн зөвшөөрдөг эмэгтэйчүүд байдаг. Нөгөө нэг хүн болго эрх чөлөөг эдэлж чадахгүй гэдгийг бүх гүн ухаантай хэлсэн шүү дээ. Тэнгүүд антифеминист эмэгтэйчүүд чинь нөгөө яг уламжлалтаараа одоо хин нэг аригун хин нэгэн батыг шууд шимэгчилж амьдрах нь гоё юу феминист юм би даасан гэдэг бас эмэгтэйчүүд байдаг байхгүй юу. Эрчүүдийг хөөргөж эцгийн эрх жасыг одоо нөгөө нэг өнгөн дээрээ хөөргөж шимэгчлэх хүсэлтэй. Тэд нар нь одоо маш их болсон. Би тийм феминист байхыг хүсэхгүй байна. Бид нар угаасаа их мөнгө олж чадахгүй шүү дээ. Ийм их мөнгөтэй эртээ тэгээ ёстой 2 дахь 3 дахь ч байсаа яах вэ гэд нөгөө гэр бүлийг эвдэх мэгдэх тийм эмэгтэйчүүд бас байгаа. Надад ихтэй нэг ийм асуулт байна. Тэгэхээр би бол нэг эмзэглэж байгаа юм алга хүмүүс янз янзаар сэтгэх эрхтэй юм чинь би тэр YouTube-ээр яриад тийм сонссон. Тэгээд угаасаа энэ дэлхийн ертөнцийн чинь одоо Гитлер шиг ингээл ганцаараа яг л эсвэл нөгөө бидний хуучин социалист нийгэм шиг яг марксизмаар явна гэж болохгүй. Ингээд эн чинь хүн өөрийнхоороо гэхдээ зөв тал нь арай дийлэл явж байгаа бах гэж бодоод би бол одоо өнөөдөр одоо би 50 гарцсан хүн юм чи ингээл эмзэглээ шаналал алдснаа гэдэггүй байхгүй юу. Ингээд янз янзаар тех тусам нь тэрний үр дагаврыг бас нөгөө тал нь илүү ойлгоод тэгэл явна гэж боддог. Тэр YouTube-ийн яриаг бол би сонирхол сонссон. Нэг юм үнцэг надад гарч ирж байна л да. Эрэгтэй хүн юм. Би ихтэй одоо яг эмэгтэй хүн байж бүзэг болохоор мэдэхгүй шүү дээ тийм нэг үзэл нь эцсийн дүндээ бид нар хүн болгоо ингээд жаргалтай амьдрахыг хүсэж байгаа гэж бодъё л та. Бидний амьдралын зорилго. Тэгэнгүүт хин хинээсээ хараад эмэгтэй эрэгтэй хүмүүс хин хинээсээ гэж хэлээ. Нэг нь үүдгс хараад ш. Хин хинээсээ хараад байхаас өөр аргагүй. Хин хинээсээ хараад бэжиж нийлбэр жаргал нь хамгийн их болдог. Ийм томьёотой байвал одоо магадгүй эрэгтэй хүнээ дэмжиж жаргалтай амьдрал тэр ингээд шимэгчлэх биш юм шүү. Гэхдээ одоо гэр бүл доторх хин чадж байгаа нь гэвэл дахиад феминизм гарч ирж. Тэгвэл
эмэгтэй амар хүчрхэг эмэгтэй их мөнгө олдог. Тэгээд нөхөр нь бага мөнгө олдог байж болно шүү дээ. Гэтэл чинь нөгөө эцгийн эрэгтэй бас чинь тэр эрэгтэй хүнийг ингээд шившиглээд хэвээ эрийн шинжгүй минжгүй ихнэрийнхээ хормоодож амьдэрдэг. Тэгэхээр яг болно шүү дээ. Мэдээж нөхөр илүү амжилттай, илүү боломжтой, хоёрт ихнэрээ хайрладаг, ихнэр өөрөө бас нөхрөө дэмждэг байвал тэр заавал ингээд тэр хоорондоо өрсөлдөх ерөөсөө биш байхгүй. Зүгээр л тэр хүний өөрийнх нь оршихуйг хүндэлж чадчихлаа байвал болоо. Тэрнтэй адилхан нөгөө эмэгтэй хүн их мөнгө олоод хоорондоо ив наримталтай байхад бас болохгүй юм байхгүй. Илүү тэргүүлцэн. Тэгтээ жоохон хоёулаа нийлээд учраа олоод жаргалтай байх ашигтай юм чи. Тэгтээ нэг хэцүү нөгөө нийгэм соёлоос болоод ихэнх тим гэр бүл ад жаргал. Хүчээр нэгсэн юм. Үгүй нөгөө тим одоо эмэгтэй тижээдэг. Хитрхи хүчтэй эмэгтэйгийнхээ хажууд эрэгтэй байхаар ерөнхийдөө жоохон хэцүү байдаг гэсэн. Уламжлалтаараа л нөгөө ихэнх нь эрэгтэй нь илүү мөнгө олоод эмэгтэй нь туслах үүрэгтэйгээр тэгтээ нөгөө хоорондоо ад жаргалтай тий эрэгтэй нь бас даралж дээрлэхэд бил тижээж ин гэхгүй зүгээр л гоё. Яг гэвэл тэр хүн чинь зөндөө нөгөө мөнгөн биш дэмжлэгийг ихнэр үзүүлж байгаа шүү дээ. Тэд нар ихэнхдээ болоод идэг байхад нөгөө ихэнх тохиолдолд одоо нөгөө эмэгтэй нь илүү их орлоготой эмэгтэйгээс одоо нөгөө буурай байхаар жоохон хэцүү л юм шиг үлээ. Гэтэ зарим нь ойлголцоод амьдарч байгаа хүмүүс ч гэсэн байдаг л байлгүй дээ. Гэтэ ер нь л нөгөө хитрхи нөгөө тийм байх ёстой гэдэг нөгөө нэг жазанд орохгүй хөвшмөл одоо нөгөө стереотипгүйгээр л амьдрал илүү аз жаргалтай байх гэж би боддоо шүү дээ. Би ч гэсэн одоо гэртээ нэг илүү мэлөө би феминист юм чи их мөнгө олъё гэдэг юм байхгүй шүү дээ. Нөхрөө илүү мөнгө төгрөг олдог. Тэгтээ нөгөө миний үзэл санааг аягүй маш сайн ойлгодог. Тэгээд нөгөө материал бос юм дээр ингээд би өөнийхөө одоо орон зайг хүндэлдэг. Тийм байдалтай л амьдарч байгаа ш. Тэрнээс би одоо бүр их мөнгө олно гэж алцах гал энэ төр байгаа юм байхгүй. Тэр яг л нөгөө феминистүүд яг алцаад байдаг гэдэг чинь өөрөө хөвшмөл ойлголт болж таардаг. Тийм ерөөсөө тийм байхгүй. Ингээд тэгээд дээрэс нь эрэгтэй хүмүүсийн эрх ч гэсэн маш их зөрчигддгийг би өөрөө эмэгтэй учраас илүү сайн ойлгодог байхгүй юу. Одоо жишээлбэл дунд ба доод түвшний эрэгтэйчүүд эцгийн эрх ёсноос олж зовдог. Тэгээд одоо эрэгтэйчүүдийн амиа хорлолт, богино насалж байгаа энтрийг даанч манай нийгэм одоо битэрийн ярьж байгаагийн гол шалтгаан тэр л ах гэж би бодоод. Феминизм рүү хийгээд байгаа байхгүй юу. Одоо ингээд сайн бурууга феминизм л. Одоо нөгөө феминизмээс болоод эрэгтэй хүмүүс ингээд зовж ийн гэдэг. Тэгээд эмэгтэйчүүд урт наслаад, эрэгтэйчүүд богино наслаад байна. Энэ эрэгтэйчүүдээ хайрлаа энэ төр гэдэг. Би бол нэг хайр дотсных тэгээд эмэгтэйчүүд нь эрэгтэйг хайрлахгүй болохоор л богино наслаад байгаа гэж энэ бол гинэн дүгнэлт, гинэн материализм гэдэг шиг. Ягаад тэгэхээр дэлхийн бүх оронд өөрөө тийм. Манай тэр эрэгтэй эмэгтэй хүсний наслалтын зөрөө манайх арай урт байгаа даа. Босод нийгэм тийм хол босод нийгэмд бол нэг 5-6 нас манайх 10 мараа хүрчээд байгаа. Манайх нэг 10 лууд өгч байгаа тийм байлаа. Исламын улсуудад 1-2 л байдаг тийм айгүй ойрхон. Тэнд эмэгтэйчүүд нь зовж байгаа байхгүй. Угаасаа нөгөө биологийн хувьд эмэгтэй хүн нь өөрөө нөгөө тэсвэртэй юм юу одоо бодгал ахгүй юу. Тэгээд урт наслаад байгаа. Өвчмөд тэсвэрлэхтэй илүү. Юм одоо сэтгэл зүйн тэсвэр бас илүү байхгүй юу. Энэ урт насалж байгаа нь жаргаад урт насалж байгаа биш, зовоод урт насалж байгаа. Тэр амиа орлож байгаа хүмүүсийг одоо тэр төвчээр нь хүрхгүйгээр тэгээд дэлхийд даяар эрэгтэй нь олон байдаг. Угаасаа амиа орлоо. Угаасаа ингээд зовлон жаргалыг сэтгэл зүйн одоо материалыг бас сэтгэл зүйн хувьд даван туулах чадвар, биологи, физиологийн хувьд даван туулах чадвараар эм амьд нь өөрөө илүү байхгүй юу? Төрдөг учраас тэр төрхийн өвдөлт чинь өөр эр хүстэнд давж чадахгүй гэж үздэг угаасаа. Эмэгтэй хүн төрж явах үедээ л тэрийг төвччихдэг болохоос босод нөхцөлд яг тэр өвдөлтийг өөр одоо шалтгаанаар бол бас төвчиж чадахгүй байхгүй юу. Зүгээр л нэг биологийн хувьд тэгээд одоо нэг тэсвэртэй чанар өгсөн үржүүлэхийн тулд. Тийм болохоор эмэгтэй хүн нь урт наслаад сэтгэл зүйн хувьд жаргалтай болохоор амиа орлохгүй байгаа биш, зовоол урт наслаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо гарч байгаа хандлагыг хараад би бүр айсан шүү дээ. Одоо бид нар богино наслах ёстой юу? Яах ёстой вэ? Тоог нь ойртуулахын тулд хүүхдүүдэд хаяад өгөх ёстой юу? Эмэгтэйчүүд нэрээ цөөн наслах ёстой юм болов уу? Тийм, тэгж л яриад байгаа байхгүй юу? Зүгээр мэдээж эрэгтэй хүмүүс ингээд сэтгэл зүйн хувьд хэцүү байгаа, тэрийгээ даван туулж чадахгүй байгаа гэдгийг эрэгтэй дээр нь л ярих ёстой болохоос тэр хүсний асуудлыг нөгөө хүйс рүү н оруулж ярьж байгаагаар л манай нийгмийн одоо нөгөө хандлага маш токсик хандлага гэдэг юм дээр. Одоо тэгээд бүр феминизмээс боллоо. Энэ ирчүүд ингээд зовоод дуслаа гэдэг юм нөгөө трэц чинь дүүрэн байгаа байхгүй. Тэгээ яг одоо ингээд миний анх ингээд үзэл санаагаа биччихсэн үеийг бодвол одоо юм ойлгодог ингээд 30-40 насны эмэгтэй одоо залуу бүсгүүчүүд их болсон байлаа. Яста нэрээ тэгээд бид нар яах ёстой юм?
одоо та нарын ингээд амиа хорлож байгаа ганцхан Монголд юм гэж бодож байна уу? Чи Google дээр дүүцгөө энэ төр гэлээ та. Ингээд юмаа мэдээд байгаа хүмүүс их болцсон байлээ. Тэрнээс нөгөө эрэгтэйчүүд чинь зарим нөгөө мисогинист эмэгтэйчүүд бас тэгнэ. Оо эрчүүдээ хайрлаа. Тэгээ угаасаа нөгөө нэг эцгийн эрэгт ёс давмгаас нийгэмд эцгийн эрэгт ёсонд үйлчилж тэдэнд таалагдах юм ярьдаг олонний танил хүмүүс байнга төрдөг гэж үзтээ. Угаасаа онлын. Одоо үнэлүүлэх гээд байхгүй юу? Оо энэ одоо эрчүүдээ хайрлаа мэрлийн нөгөө нэг инфлюенсер бас тэгээд яриадсэн шүү дээ. Тэр хайр мар нэг дутагдсан юм байхгүй шүү. Хоёрдугаарт эмэгтэй хүн нөгөө эр хүний хажууд цэцгэлдэг гэдэг шиг бас эрэгтэй хүнийг яагаад нөгөө үснээс нь хамааруулах гэдэг юм бэ? Бүх эрх мэрхэн л байж байгаа шүү дээ. Одоо тэр бие үзүүлэхгүй байна гэж тэгж ин эн чин тэгсэн чин Америкт эсэргээр болцсон. Нөгөө нэг эмэгтэй улаан даашинзны өдөр гэж сонссноо. Үгүй. Америкт эмэгтэйчүүдийн зүрхний өвчнийг одоо олонний анхааралд оруулах улаан даашинзны өдөр гэдэг байхгүй. Яасан гэсэн чинь анх 50 60 70-аад онд нөгөө эрчүүд гэр бүлээ тижээгээл нөгөө хүнд ажил хийдэг байхад дандаа зүрхний өвчнөр нас ордог байсан. Тэгээ нөгөө эрчүүд ингэж нэгээд анхаарсаар идэл эрчүүд нугасаа ажил хийж байгаа мөнгөтэй хүмүүс чинь зүрхэндээ анхаардаг болсон нөгөө нэг давлгаагаар. Тэгсэн чинь эмэгтэйчүүдийн зүрхний хим алдагдлаар нас орох тоон эрийгээ давцсан. Тэгээ одоо эмэгтэйчүүдийн зүрхний хим алдагдaltaа анхаараа, зүрх судасны өвчнөдөө анхаар. Тэгэхээр эн чинь хандлагын асуудал байдаг гэдэг нь бүр батлагдсан байгаа зү. Өнөөдөр ингээд эрэгтэйчүүд өөрсдөө хинэггүйгээсээ болоод байгаа байхгүй бас. Заавал тэгээд нийгэм ярихаараа бас заавал ээж нь эсвэл эхнэр нь анхаарах хэрэгтэй. Хүүе эрчүүдээ хайрлаад эмнэлэг рүү аваад яв. Уул нь өөрөө явах хэрэгтэй шүү. Хүл вэ нөө байна. Эмнэлэг ингээд эхнэрээ хормоодог бол хүлээж авахгүй гэж байхгүй. Тэгээд бас өхвөл өөрөө л өхөн уулна. Амь нас чинь одоо тэр хүнийх үстэй. Ягаад ээж болон ямар нэгэн эмэгтэй хүн эхнэр тэрийг ингэж тийм хөтөлж одоо хүүхчиг болгоод байгаа байхгүй эрэгтэй хүнийг хайрлж ийн гэдэг. Эрэгтэй хүн чинь бие даасан субъект ч гэдэг. Бүр 2000 жил бүх эцгийн эрэгт ёсны турш өөрөө өөрийнхөө бүх юмыг шийдэжсэн. Өнөөдөр Монголд дандаа эхнэрээс болдог болсон. Бог наслсан чи эхнэрийн бороо, зовж исэн чи эхнэрийн бороо. Тэгэл ингээл хайрлая гэл би бол нялцаалгаад ийн гэж боддог. Монголчууд ч уул нь манай монгол эрчүүд тийм нялцгаа байгаагүй л хэлгүй дээ. Ийм арьсан болон ийм төмөр тоног моногтой ингээд хоёуг дуулахтаа морь унаад ингээд дэлхийн талыг туулжсан хүмүүс өнөөдөр эхнэр нь ингээд тэрүүхэнд байж байгаа эмнэлэг рүү те ингээд эрчүүдтэй анхаарч үзүүлэе гэл тэр хүн өөрөө айр хуугаал найзуудтайгаа нийлээл PUBG тоглохдоо бие даачдаг. Эмнэлэгт үзүүлэхээр ягаад дахиад эрэгтэй хүнийг ийм объект болох гэдэг юм шиг надаа бүр улам ийм нялцгаа ээжийн гараас эхнэрийн гар руу оруулах гэдэг юм шиг санагддаг байхгүй. Манай амьдрал дээр бүр эсрэгээр шүү дээ. Нөхөр маань надад аминд витамин авчирж өгдөө шүү дээ. Намайг жил болгон солонгост хоёлаа шинжилгээнд орё гэдэг санаачлагыг нөхөр гаргадаг. Би ийм нөхөртөд үнэхээр бахархдаг. Тэгээ надаас хормооддгүй юм байхгүй юу? Тийм болохоор би хайртай байгаа. Би ч өөрөө бас бие даасан байхыг хүсдэг бол нөхөр бас тийм. Тэгэл хоёрхан гуталтай эмэгтэй тийм олон гуталтай энэ төр хэр надад бүр мөнгөгүй мó яац юм мөнгөө яац юм гэж би боддог. Манай би нөхөртөө одоо ер нь юм авчихгүй бодож байна. Ягаад тэгэхээр тэр хүн өөрийнхөө таашаалаар авдаг байхгүй юу? Тэр дуртай пүүз мүзээ нэг ороо ирэл би юм пүүз авсан гэл ханаас авсан юм. Тэндээс авсан гэл тэгдэг. Эсвэл гадаад явбал айгүй олон хувцас аваад ирдэг. Надаа нэг авчирахгүй. Ягаад гэхээр миний юу сонирхохыг мэдэхгүй байгаа. Одоо нэг ингээл их нэртэй юм авчирдаг чинь бас хоцрогдсон. Би бас нөхөрт юу таалагдахыг айгүй бага мэддэг байхгүй юу? Тэр пүүз чинь би баг сонирхдгүй юм чинь манай хүн чинь маш их пүүз өмсдөг. Тэгээд би тэрэнд нь оролцсноос өөрөө ингэж гой гоёг авчирчаал. Надаа гоё байна уу гэхээр миний өөрөг бол өстой гоё байна гэж хэлэхэд л тэр хүн баярлдаг. Тэгээд би тэр эхнэрээрээ юм ахуулдаг, эмнэлэгт очтгүй энэ тэр хүмүүсийг ямар сони юм бэ? Тийм үнтэй яаж амьдрдсан болоо гэж одоо шолоохонд хэлчихэ. Гайхдаг. Миний нөхөр бол ерөөсөө тийм биш. Өстой амар. Тэгээд бас ингээл нэг эмэгтэй эрэгтэй одоо нөгөө эмэгтэй хүнийг хадмын тал нь ингээл дарамтлал инктиг гэлээдэг. Азар битээр нөгөө анханасаа л хоёулаа юм маш юм өөрсдийнхөө зоргоор хүмүүс гэрэлсэн болохоор ингээд ойр тойрны бүх хүн мэддэг. Тэгээ одоо манай хадмын тал хамт амьдраад утцсан ч одоо баг хинийхээ ах эгч гэдгээ ингээд холилдоод ингээд айгүй сайн болцсон. Тэгээ манай хадмын талын эгч мэгч чинь бүр надаа амар чи ингээд ийм их юм бичдэг. Ингээд хоёгаа өөрөө ингээд бүх юм авчдаг амар штэ гэд. Уул нь ингээд токсик хадмад байсан бол энэ ста нэрэ миний дүг халамжилсангүй гинэцтэй гэсэн чинь ингээд ойлгоцсон. Тэгээд угаасаа манай нөхөр надаар нэг тэгүүлээд авах хүн биш байхгүй одоо тэр эмнэлэг надад ингээд одоо чи кальц авахгүй байна гэж авчирч өгдөг. Хүмүүс чинь бүр эсрэгээрээ ингээд нөхөртөө юм авчиж өгдөг мөгдөгч гişэ.
Аз болж ингээд битээр олон жил амьдрахтаа ингээд бие биендээ уусаж бас бие бинийгээ ойлгож хүлээн зөвшөөрч амьдарч байгаа. Би одоо тэр хаашаа явах гэж байгааг нь өрөөсөө сонирхдаггүй. Одоо тэгээд нөгөө залуучуудыг хүрээлт битээр чинь 50 хүрсэн. Тэгээд одоо маш олон эмэгтэй хүмүүс ажил эрхэлж байгаа. Одоо ингээд миний нөхөр энэ тэнд рүү ажиллахад маш олон охтууд ажиллана. Би тэгэхээр хөө залуу охтуудтай нэг гэж хизээч боддгоо. Манайх 3 охинтой манай охтуудтай л адилхан хөөрхөн жоохон охтууд тэнгэл нөгөө залуу эмэгтэй хүндээ атаархад харддаг мардаг гэхээр миний бүр инээ төрөд амжаа. Одоо энэ залуучууд ч байна, охтууд ч байна. Тэгээд бөөнөрөө тэр чинь одоо үеийн хамт олонч зөндөл юм байна шүү дээ. Би тэр мөрийн сонирхдаг ч гоо. Би өөрөө ч гэсэн өчнөө олон хөөрхөн залуу охтуудтай ажиллаж байгаа. Тэгээд тэр ойлголцол гэдэг чинь маш чухал аахгүй юу. Ингээ хүндлэнгийн хүн харуул ингээ баахан октод моктод дагуулсан зарим нэг тэнэг хүмүүс танаа нөхөр чинь залуу хүмүүсттэй явж байгаа ч би бүр ямар багийн ямар октодтой явж байгааг нь хүртэл ерөнхийдөө нөгөө хоорондоо ярилцдаг болохоор мэддэг болсон. Нөгөөдөл нь намайг ингээ хүндэлж мүндэлдэг. Гэтэ би бүгдийн тэр хинбэ энэ тэр гэдгүү ингээ зөндөөл юм залуу октод одоо октод юм чадaltaй болсон юм чинь. Тэгэл ингээл янз янзын юмд явж байгаа тэгсэн чинь хүмүүс амар тэнэг бас нэг ховч зөөх гэдэг юм машин. Тэр ресторан танд нөхөр явж ирсэн. Миний бүр инээ төрөд хурж байгаа юм чинь. Тэд ерөөсөө тэр хяналт гэдэг бол хамгийн аюултай зүйл байхгүй. Гэтэ яг нөгөө өмчлөх сэтгэлгээ. Тэг өмчлөх, хяналт тавих, контрол гэдэг байгаа шүү. Гэтэ яг нөгөө юу юм бэ л те. Манай нийгэмд нөгөө хүмүүс бие даад сураагүй болохоор харилцан бие биенээ тэгж хянжээж л амьдрдсан бэлээ. Уул нь цаашдаа эрүүл гэр бүл, эрүүл хосол ухамсараараа нөгөө нэгнийг гомдоохгүй, нэгнийг хуурахгүй байх хэрэгтэй болохоос хяналт тавьжээж хуурахгүй байлгадаг гэр бүл бол өрөвдмөрөхгүй юу? Төлөвшөж амжихгүй л одоо. Тийм. Тэгээд би тэр одоо нэг асар их хандлт авсан миний ирэлс бол юунаас алсан бэ гэсэн чинь тоглоом шоглоом байсан гэж байгаа эрэгтэй хүн битсэн. Ингээд манай эхнэр ингээд 2 3 ойрхон төрүүлээд гарч орч чадахгүй байж байгаад нэг өдөр надаас манай найзууд ингээд тэддэх өдөр уулзаад нөгөө төрсөн өдөр тэмдэглэх гэсэн. Би явчаад ирэх үү гэхээр нь би тоглоом хийгээд би бодож олно гэдэг. Нөгөө нэг зөвшөөрөхгүй байсан гинэ. Тэгж жагаад яг явах болсон чинь за яв чи 12:00 гэхэд гэртээ энд зогсож шүү гэж хэлсэн. Тэгээд ингээд тэр өдөр 12 болж л байсан. Би заавал тэгээгүй тоглоомоор хэлсэн гинэ тэр залуу. Тэгээд ингээд цонхоор харсан чинь эхнэр нь өндөр өсгөөтэй гутлаад тайлаад хөл нөцгөн ингээд гүйж явсан гинэ. Тэгээд яг хонх дарахад ингээд онгойлгосон чинь 12:00 болчихсон гинэ. Тэгснэ яах гэж тэгж гутал мутлаа тайлж гүйсэн юм дээ. Чи найзуудтайгаа л байж байгаад ирсэн байлгүй дээ. Би зүгээр тоглосон ш гэсэн чи би чиний итгэлийг алдахыг хүсээгүй маа гэж хэлсэн мэлсэн гэсэн байхгүй юу? Тэгэл хүмүүс давхаантай эмхтэй инээ тэр гэсэн бахаар надад бол энэ ингээд их гоё үгээр халахвчилсан аимшигтай юм токсик. Тэгээд тэр хяналт тавьж байгаа тэр хүн айж байгаа тэр хар хурдаараа гүйж байгаа надад бол аимшигтай санагдсан байхгүй юу. Тэгээ би ингэж болохгүй эргэтэйгээ ч гэсэн яг тэдэдгээл тэр нь айгаал тий зүгээр ухамсараараа өөрөө 12-оос өмнө эртгэн шиг харьяа гэж өөрөө бодох ёстой болохоос нөгөө хүний захиран тушааж хяналт тавьснаар тийм байж болохгүй гэж би бодож байгаа байхгүй. Тэгээд нөгөө тэрийг яриад ирэл хийсэн чинь бүр өстой өөрөө яах юм байгаач өөрөө энэ өстой эр тогтдгоо амьдрал дээр тэд би угаасаа нөгөө манай гэр бүл чинь хувийн амьдралаа дэлгэхийн эсрэг байдаг. Би пэйжэн дээр ингээл өөрийнхөө л юмыг тавьдаг. Бүр нөхөр маань ганц дургүй юм хамт ахуулсан зураг моргийг өөрөөс нь асуухгүйгээр тавихыг зөвшөөрдөг. Яг гэвэл өөрийнх нь эрхийг зөрчиж байна гэд. Чи өөрөө над пэйжэн дээрээ дуртай л юмаа тавь. Бид хэдээс бол асууж иж тавина шүү. Манай хүүхдүүд ч гэсэн хамт зураг моргаа тавьдаг. Өөрсдөө ямар ч платформ дээр тийм нээлттэйгээр ингээл логтож янз янз ийм зураг тавьдаг. Манай гэр бүл тийм байхгүй юу? Тэг би угаасаа пэйж хөтлөгтөө ч гэсэн ингээл нэг өөрийгөө өдөр болгоо харуулаад би тэгсэн манайхан гэдэг төрлөөр биш. Ингээл уран бүтээл тэгжин нэгжин эсвэл ингээл сүүлийн үед би ч одоо нөгөө нэг муур авардаг болсон. Ганц нэг нохоо аварна. Тэгэл нөгөө яг л би хийдэг юмнуудаа аль болохоор нийгэмд нэг гоё нөлөө үзүүлэх амтан хайрладаг байх мэх тэгдэг. Тийм болохоор нөгөө сүүлийн үед намайг ингээд нөгөө 35 жилд нөхөртөөгөө амьдарч ийн гэж байнга тавиад байхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд бүр муур тэрсэн авгаа мавхаж гэж байгаа шиг. Муурнаас өөр тэрх юм байхгүй ч гэж байгаа шиг бүр инээ төргөө ажин. Бүр тэгээд ахаар манай нөхөр доорнд нөгөө юу комментар орж ирсэн. Би энд нөхөр нь байх шүү гэл тэгдэ айгу хөөрхөө. Тэгэл манай нийгэм чи ингээд бүх юмаа бүхэнд дэлгэж ингээл харуулж явахгүй бол одоо нөгөө тэр хүний талаар нэг тийм буруу ойлгодог тийм л юм байлээ. Тэгээд тэр бичиж байгаа юм ин харсан чинь бүр тэр токсик харилцаанд бүр живцсэн байл шүү дээ. Тэр
Угаасаа живсэн байж болох уу? А? Угаасаа тийм байсан байж болох уу? Одоо бидний өмнөх нийгэмд ч гэсэн тийм байсан. Тэрийг би ингэж ойлгодог. За. Нөгөө ийм нийгмээр амьдарч байгаагүй шүү дээ. Ийм жалга болгонд нэг гэрээр байсан юм чи ямар юмнээ яваад ирэх мэрэх одоо нөгөө нэг миний ярьсан Анна Карен 18-р зуунд чи ингээд үчлэгэнд хамт яваад өөр эрэгтэйтэй зөндөө бүжгэлдэг байсан шүү дээ. Манай нийгэмд ямар юмныхаа үчлэгэнд яваад өөр хүнтэй бүжгэлэх юм. Тэр хүний хувийн тэр нэг одоо орон зай гэдэг ойлголт байгаагүй юм чи. Одоо дугуй гэр дотроо л хамт байж байгаа. Хаяа нэг гой хувцас өмсөд жоохон чинэлэг хүмүүс нэг морныхоо цэсийг ижилсүүлээд нэг хамт явна. Тэгээ өөр нэг хүнтэй явна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр чин магадгүй одоо чиний дөгөж гэж магадгүй. Одоо ерөөсөө илүү өмчлөх сэтгэлгээ буруу гэж үзээд байна шүү дээ. Энэ токсик харилцаа болгоно чи өмчлөх сэтгэлгээнээс үүсч юмсэн шүү дээ. Тэгээ өнөөдөр ингээд бид нар токсик харилцаанд живж ийн гэдэг чинь өмчлөх сэтгэлгээ нэг байгаад байгаа болохоор харин уламжлал нь яг тэгж хармалж байсан да биш ийм нийгэм донд байгаагүй юм байлээ. Би тэгэл тэрнээсээ болсон юм бах гэж би чинь банк дүгнэлт хийх гээд оролдоод ш. Хэдэн үеэрээ ингээл тэдний үдшилэг болоод тэнд тэгээд гэл нэг нийгэмд хэдийгээр ажил хийдгүү ч гэсэн нөгөө Европын нийгэмд чинь эмэгтэйчүүд нэг үчлэгэнд ингээл ийм цээж мэж гаргасан хувцс молц өмсөөл нэг бие биеийн өмчлөх нь Европт ч харин чөлөөтэй штэ тий. Тэгэл өөр эрэгтэйтэй ингээл бүжгэлж миний 2 дугаар бүжгийг тэрнтэй гэл тэгэхээр нөхөр нь өөр нэг найзынхаа их нэртэй тэр хатагтаатай гэд бүжгэлдэг байсан юм билээ. Одоо тэр номнуудыг их дээдсийн хүрээлэлтэй. Тийм хүрээлэлтэй. Яг хуу дундчуудын хувьд ч гэсэн тодорхой хэмжээнд ингээл хот дундуур явж маваал нэг бас нэг тийм яг нөгөө Титаник дээр нөгөө нэг доод давхаргийнхан ч гэсэн хөөрхөн бүжиглэл гараад идэг шүү дээ. Хоёр нийгмийг хоёр зэндааг нэг харуулсан байдаг шүү дээ. Бас л адилхан тэд нар ч өөрийнхоороо хөрхөн бүжиглэл зугаалж могаалдаг байсан мартын эдэн дээр бас гардаг шүү дээ. Ажилчин залуучууд ингээл зугаалганд яваал бүжгэнд яваал. Тэгэхээр тэр нийгэм одоо зэндаа харгалзалгүй нөгөө олон нийтийн дунд аль нь ордог л байсан юм билээ. Манайх ч нэг тийм юм байхгүй дугуй гэр дотроо л байж байдаг. Айлын найранд очихоор яг ингээл сууж байгаа л эмэгтэйчүүд нь 100 хатавчинд эрэгтэйчүүд нь баруун хатавчинд аяа ярьж байгаа л тарчиж байгаа юм чинь тэр хүнийг яваг тэрнтэй бүжиглээд гэдэг юм байхгүй. Би одоо бас тэгж бодсон шүү дээ. Тийм нийгмээрээ нөгөө олон үе дамжиж амьдарч үзээгүй болохоор бас өмчлөлтөг сэтгэлгээтэй байж магадгүй юм да. Тэгээд явхаараа бас эрхчлөөгөө зөв идэлж чаддгүй асуудлаас бас болд юм бэлээ. Би бас зөндөө судалсан. Явхаараа дандаа буруу юм. Би чи ингэж явлаа гэхэд өнөөдөр ингэ ярилцлага хийгээ сууж байна. Маргааш бол би ингээл нөгөө миний дэмжигчтэй уулзалт ч юм уу тийм юмд явдаг болохоор би ингээд нөхөрт нэг тийм төвшөртэй юмд ерөөсөө явдаггүй. Дандаа ингээд миний хамтрагчид тийм зайлшгүй юм. Тэгсэн чинь нөгөө тийм юмгүй хүмүүс чинь бас эвгүй газраар явцдаг. Тэгээд нөгөөдөгтөө одоо трама үүсгэсэн явдал бас байна. Тэглээ ч гэсэн тийм хүнийг 20 амьдрах ч гэсэн надад сонь санагдаад байна. Өнөөдөр подкаст маань уг студид болох хэрэгтэй байсан. Тэгсэн чи их тийм сонин тохиолоор яасан тогны хязгаарлалт болсон нөгөө гадаа бид нар подкастаа явуулсан. Тэгээд өнөөдөр 100 штэ те 6 сарын 5 нуу. Тэгсэн мөртлөө бас хүүтэн байна. Бас нэлээд бас зинтчлээ ингэж зиндэн байжсэн. Богд хааны нөгөө лүндэнд эдгээр нөгөө нэг юу гэдэг лээ хавар намарн зуныг хавчиж гээд хатавчанд байх хэвээр хүн хойморт гарна гэд яг тэрэн шиг нэг 100 эхлэхгүй 100 ерөөсө болж өгөхгүй байна та. Нэлээд даартлаа бас суучлаа. Яг тэгэл нэгэнд урагцсан юм чинь тий. Ярьсан шүүдрээ ихчтэй баярлаа. Маш их баярлаа. Тэгээд би бас шүүдрээ ихчээсээ феминизм гэж яг юу вэ? Феминист хүн гэж ямар хүн байдаг вэ гэдгийг ингээд нэг ярмаар санагддаг байхгүй юу? Тэгээд ярьж үзээд миний бодсноос шал өөр юм байна. Би ч одоо феминистүүдийг ерөөсөө л нэг юм хэрүүл хийсэн, саадгсан. Тиймэр төсөөлчих. Тэгээд би тэрнээс бас жоох хийчихэж байна. Тэгээд энэ бол ерөөсөө л хүний basic гэж ярьдаг те. Тэгэхээр хүний үндсэн эрхийн одоо асуудал. Тийм зөвхөн заяамл эрхийн л нөгөө нийгэм соёлд тогтцсон хэвшмэл ойлголтоос болж хүн ингээд зүгээр л нөгөө нэг амныхаа хийгээр эмэгтэй хүн өөрөө ярьдаг байхгүй юу? Одоо нэг шалчгансан залуу байна гэх юм бол хүүхэн шиг гэл тэнгууд бүх эмэгтэй хүн тийм болчдөг байхгүй юу? Тэгэхээр зүгээр шалчгансан эрэгтэй ч хүн байна, эмэгтэй ч хүн байна. Ийм л ямиг эсэргүүцдэг болохоос эрэгтэйчүүдтэй тэмцэхгүй одоо бүр би одоо хадам ээж болж байгаа одоо баяртай бүр хөөрхөн сайн тийм 2 хүүхэд ирээд бүр би хүүтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгэл хэвээр миний хүү тэхүү тийм юм ах уу би тэгж харилцдаг шүү дээ. Яг л миний охин
охины л нэг тал нь. Тэгэхээр одоо нөгөө хадам ээжгэд нэг амар нэр өгдөө шүү дээ. Хадмын алим, хадмын судал гэдэг. Ер нь сөрөг агуулдаг. Тийм тэгсэн чинь яагаад тийм ээ? Яагаад тэр жоохон хүүхдүүдээс тийм амар их юм нэхэх ёстой юм? Харин нөхөр битээр охтууд ингээд нэг хүний гар харуулахгүй ингээд тийм юм аваад өгчий гэж өөрсдөө л боддог аахгүй юу? Эмэгтэй хүүхд юм чинь ингээд юмгүй байж болохгүй гэд. Тэгэл тэр нөгөө хүч өөрөө олол тэрлэз. Манай охин л тэр залуугаас юм хум нэгдэг биш, зөвхөн сэтгэл нэгтгэл байгаасаа гэж хүсдэг байхгүй юу? Миний охиныг тэгж амьдруул, миний охиныг цэцэглүүл, миний охин өөрөө цэцэглэх ёстой. Боловсролын бит хоёр олгоод цэцэглэх боломжийг өгнө. Тэр хүү бол зүгээр гоё хамтын амьдралаа зохиох ёстой байхгүй юу? Тэрнээс манай охиныг чирээл тэр мө одоо дөнгөж залуухан 20 эдтэй хүн чинь хаанаас хулгаал хийхгүй бол яах юм те? Харин маш шударгаар гоё амьдралаа бүтээх гэж бодоод одоо ирж байгаа хөргөн болох гэж байгаа хүүхдүүдэд хайрлаж байгаа. За баярлалаа шүдрэгч. Тэгээд манайхан таалагдсан бол лайк, шеэр мартваа. Тэгээд комментоор бас сэтгэлээ үлдээгээрэй. За баярлалаа. Одоо нөгөө нэг өглөө тэмцэл кинон дээр за би чи юу борчваа гэдэг нөгөө Сүхбаатартай тааралдаад нэг зарим тэр шиг юм болох үү дээ. Ямар ч лээсэн феминизм гэдэг сэдвээ хоёлоо баахан л ярьлаа. Тэг айл болохоор энгийн талаас нь яриул зүгээр юм бол нэлээд тийм нарийн бөгөөд детальчилсан байдлаар гахуураа буулгаж ингээд ойлголт өгдөг шүү дээ. Тэгвэл болохоор яг нь онл нь бол их нарийн л та. Тэгээд эхлээд ингээд хүмүүс зөв ойлгосоо. За тэгээд тэр нөгөө ирчүүд богино насалж байгаа, амиа хорлож байгаа энэ тэр эмэгтэй хүний буруу бол биш шүү. Нийгмийн асуудал. Эрэгтэй хүний нуруунд дэр хүнд байгаа гэдэг нь нөгөө хүсрүүн л чихгүйгээр одоо асуудлын эрэгтэй гендерийн асуудал гэхгүй юу? Тэгээд феминистүүдээс боллоо гэж арилал басаад ирдэг. Энэ ойлголтод зүгээр л ээж чинь, эгч чинь, эхнэр чинь ингээд хүн ясны эрхэл эдлэх ёстой гэдэг үг хамгийн энгийнээр. Эмэгтэй хүнгүй эрэгтэй хүн амьдрахгүй л байгаа зү. Тэ? Тойрол ингээд эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр зүгээр л заяамал эрхийн л өмгөөлсөн тийм ойлголт юм аа. Тэгээд урьсанд баярлалаа. Аригунда. За баярлалаа. Байгууллага хамт олонны арга хэмжээ тэмдэглэлт баяр амралт зугаалга бэсрэг наадам урлаг спортын өдрөлгөө хаана хийхэн шийдэж амжсан уу? Монголын анхны спорт комплекс resort дээр нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлээрэй. Дан засмал замаар очих боломжтой. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейболын талбай, стандарт шаардлага хангасан спорт зал. Эрүүл чанартай хүнсээр бэлтгэсэн өдрийн 2 хоо тохилог гэрүүд, зочид буудлын өрөөнүүд, канат хаус. Зөвхөн танай байгууллагад зориулсан үйлчилгээ, галын наадам, спорт тоглоом. Та дээрх үйлчлэгээнүүдээс гадна дараах нэмэлт багцуудыг авах боломжтой. Өдрийн 4 дугуйт мото аялал, тайз хөгжим, апертур, лед дэлгэц түрээс, энтертайнмент арга хэмжээ, хөтлөгч DJ, автобус түрээсийн үйлчилгээ. Эрт захиалахгүй бол хөссөн өдрүүд тань олдохгүй шүү. 7 хоногийн даваагаас пүрэв гарагуудад захиалга өгвөл хөнгөлөлттэй та бүхнийг урьж байна. Харилцах утасны дугаар 9918 48 84 95 95 25 67. Манай хаяг Дархан явах зам дагуу Улаанбаатар хотоос 43 км. Говь resort